Би оюун ерхий сайдад тэгж хэлсэн. Үгүй таач одоо тий баг ингэж хүмжлээд байгаад чинь баярлаад гяс нэг үлгэж аваад 1000 түмэн хүмүүс байж тээ зөвлөх мөл эднэртэйгээ яриа за энийг засъя алдаага засъя ингээ гоё алдаага засаад явал танд өөрт чинь легаси чинь гоё үлдэх юм шүү. За үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд хоёр тал подкаст хамгийн эхний дугаараа хүрэхэд бэлэн болж байна. За өнөөдөр манай эхний дугаарт улс төрийн ариун туршлагатай гэхдээ улсын хурлын гишүүдийн залуу гишүүдэд хамрагдаад байгаа Баярмаа гишүүн орж ийн. Танд энэ өдөр мэнд хүргэе. За та бүхэндээс энэ өдрийн мэнд хүргэе. Урилга авсанд баярлалаа. Бас намайг анхныхаа подкастаар урьж байгаад баярлалаа. За анхных нь эмэгтэй бөгөөд бас эрхчлөөний төлөө дуурдаг хүн байгаасаа гэж хүссэн. Тэгээ таныг гэж сонгоод таныг баг 7 хоног хүлээлээ. За уучлаарай. Баярлалаа. Энэ Монгол улсын чинь нөхцөл байдал ерөөсөө юу хөхгүй юм шүү дээ. Завчлаа хөхгүй. Завчлаа хөхгүй. Улс төр хэцүү те. Улс төр хэцүү шүү дээ. Тийм шиг. Энэ жоохон залуучуудад зориулсан үгүй юу? Хамаагүй. Тэг ер нь яг хөө тэгэл бүгд л үзсэн. Тэгэл таныг үзэх дуртай хүмүүс үзсэн. Манай яг хөө график жоохон залуучууд их үздэг. За сүүлийн үед улс төр нэлээд халуун байна. Мэдээж ирэх хэрэгс нам дотроо зөрчилдөөнтэй байгаа нь ил дод харагдлаа бүр. Энэтэй холбогдуулаад танаа нам шаардлага хөргүүллээ. Хоёулаа шууд гол асуудлаа яриа л авчи тэ. Энэ шаардлага дээр нэг хоёр зүйл тусгацсан байна. Улс төрийн зөвлөлтөөр уралдаад бүлэгтэй чиглэлгүй тэ. Энэ дээр таны яг өөрөө чинь хувийн итгэл үнэмшил ямар байгаа? Би яг итгэл үнэмшилтэй байгаа. Тэг хоёр асуудал төр хоёулын дээр. Нэгдүгээрт энэ бусад намын үйл ажиллагаа руу бити оролцооч. Бусдын тоогоор бити өнгийг юу ч гэсэн юм шүүмжлүүд гарч байгаа боловч энэ бусад намын асуудал биш. Яг тэгвэл энэ намын сонгуул, энэ намын сонгуулиар сонгогдсон дарга нь өөрөө улсын өндөр дээд албан тушаалтан, төрийн өндөр дээд албан тушаалтан буюу тэгж явбал бүр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Тэгэхээр энэ арга байхгүй төр засагтай холбоотой асуудал учраас ардсан намын баримталж байгаа байр суурийг бол би зөв гэж бодож байгаа. Тэгэхээр улсын хурлын даргын хувьд бол одоо асуудалгүй бол нөгөө нэрийг цэвэрлэнэ гэдэг шүү дээ. Нэрийг цэвэрлээд авчмаар байгаа юм. Тийм учраас энэ дээр болтожгүйгээд байх биш. Тэ зоригтойхон шиг шалгуулад тэгээд мэдээж асуудалгүй тогтоогдох юм бол нэрийг цэвэрлээд тэгээд үргэлжлүүлээд улсын хурлаа даргалж болно. Яагаад бидний юм шаардлага хөргүүлж ийн гэхээр энэ хүний албан тушаалыг нь хараад хэдийгээр хууль эрх зүйн үндслэл биш хэдий ч ёс суртахууны асуудал мөн. Тэгэхээр ийм ноцтой ч юм шиг асуудлуудад нэр холбогдоод явж байгаа нь өөрөө ёс зүйн асуудал гэдэг утгаараа ёс суртахууны хувьд бити даргалаач. Асуудал нийт тийшээ болтол гэж байгаа. За хоёр дахь асуудлын тухайд бол засгийн газарт те төсөвтэй холбоотой шаардлага штэ. Тэгэхээр энийг бол би бас хувьдаа зөвлөж гэж харж байгаа. Яг тэгвэл би бол төсвийг бол анх орж ирснээсээ эхлээд шүүмжилж байгаа. Тэгэхээр дандаа хэлж байгаа тий. Жил болгоно хэлж байгаа. Хэлж гэн гэдэг чинь төдий чинээ татвар төлөгчдөд нуруунд дээр нь ачаа нэмэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр нэг юм баг тоон дээр бариад 30 их найт ч гэдэм үү те бүр нам ингэж бариад тэгээ энэ 30 их найттай тааруулж амьдраач. Өөрөөр хэлбэл хүнчлийнхаа хэрээр хүлээж игээч гэж тавьж болж байгаа байхгүй. За ер нь ийм төсөвтөл багтаан шүү энэ арга хэмжээг гэж тэгдэг үстэй альва байгууллага ямар нэг арга хэмжээ айл гэр хүртэл те. За дараа сард бид нэр ийм л төгрөгөөр одоо те энэ юугаа хоолундаа зохицуулна шүү гэтг шиг шууд нэг тоо буюу тэр нь бага байвал тэгээ тэрэндээ шахагдаад орлого нь одоо хуримтлуулах орлого багасхын хэрээр төдий чинээ нөгөө татвар төлөгчд иргэдэд навдж байгаа ачаалаас бас багасна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр би бол хатуу итгэл үнэмшилтэй байдаг учраас тэр 1.3 их найдаа хасаад алдагдaltaгүй төсөө оруулаад ирээчээ гэдэг дээр бол одоо байр суурь нэг байгаа намынхаа шаардлагатай. Нодлон ч гэсэн би бол бас хэлж ийсэн тий. Гэхдээ миний нэг үнцэг бол байдаг. Төсвийг заавалжгүй алдагдaltaгүй батлна гэж шахахаасаа илүү үнэхээр тэр одоо гараад байгаа алдагдал нь өөрөө эдийн засгийн хувьд үр өгөөчтэй юм бол бас болохгүй гэсэн юм байхгүй.
дахиад айл үүсгэж шаа. Хоёулаа төсвийг угаасаа ярина. Дэлгэрэнгүй ярина. За энэ хоёр өнцөг дээр шаардлага дээр таны хувьд бол ихтгэл өмчлөлтэй байгаа юм байна. Энэ дээр бүлгийнхаа шийдвэр, удирдах зөвлөлийнхаа өгсөн чиглэлээр бол баттай зогсож байгаа юм. Маргааш нь яг эхний өдөр зогтгорол дарга мэдээлэл хийсэн шүү дээ. Маргааш нь танаа бүлгийн бас нэг ганц нэг гишүүд арай өөр юм яриад байсан те. Тэрийг та үзсэн бах те. Үзсэн. Ингэж болохгүй бай те. Хүн одоо хөл шүүхээр яг эцсийн энэ хүмүүний гэмт хэрэгтэн гэж тооцоогүй байгаа үед иймэрхүү шаардлага өгсөн нь жоохон түргцсэн асуудал юм уу да гэсэн зүйлийг 2-3 гишүүн ярьсан. Тэгээд дахиад бүлэг хуралдсан тийм ээ. Тэгсэн. Бүлэг хуралдахдаа чуулган орхиж гарсан танахаа. Энэ ёс зүйд байж болох уу? Та бүгдийг чуулганд ард түмний төлөөлөл болгоод ард түмэн сонгоос олгож байгаа тийм ээ. Та бүгд яг өөрсдийнхөө лагдаа тэнд очиж суугаагүй тийм ээ. Та бүгд ард түмний төлөөллийн очиж сууж байгаа. Гэтэл танаа бүлгийн дарга бөгөөд ардчилсан намын дарга нь өөрөө мэдээлэл хийгээд эхлээд чөлөө авъя гэж хэлсэн аа. За ер нь чөлөө авах боллоо бид нэр ирцээ бүртгүүлээд бүлгийнхаа оролцуулаа. Тэнд илүү чухал юм яриад байна. Энд их асуудал нэг тийм сонирн биш байна гэж гараа явсан. Яг бид нар ер нь хуулийн дор амьдрах ёстой. Бүх зүйл хуулинд зарагдах ёстой. Тэгэхээр хууль бус үйлдэл бол огт биш. Улсын хурлын тухай хууль, улсын хурлын чуулганы дэгийн тухай хууль нь бүгдэнд нь заагаад өгсөн байгаа. Ёс зүйн хувьд гэж байна. Цөөх гэж байна. Тэгэхээр ёс зүйн хувьд бас би бол тийм буруу зүйл гэж ажиллахдаггүй байна. Эсвэргээрээ бид нар буруу зүйлийг өөгшүүлэх юм бол тэр нь ёс зүйн алдаа болно. Эсвэргээрээ. Тэгэхээр цаад зорилго бол бид нар бас шудраг бус зүйлтэй аминдаа бас тэмцээд байгаа хэлбэр байхгүй юу? Шудраг бус зүйлтэй амьд нөгөө намдаа таад боломж олгоод байгаа юм болов уу гэж хараад байгаа шүү дээ. Тэнд улсын хурлын чуулганы ажлыг гацаагаад л те. За төсөв дээр бол одоо хүн болгон л ярьж байгаа. Угаасаа энэ жилийн төсөв бодлогын хувьд ямар ч өөрчлөлт алга те. Жил болгон л нэг хэрэглэнээсээ давсан зардал гаргаж ирдэг те. Ер нь болохгүй наа гэж ярьдаг. Гэхдээ энэ нэг намын зөрчил цаг хугацаа хожиж өгöd байгаа мó гэсэн үнцэг гарч ирээд байгаа хөө гарчлсан намаас. Тэр бүлгийн хурал дээрээ та бүхэн нөгөө зөрчилтэй байсан гişүүд чинь гарч ирээ. За ер нь бүлэгтэйгээ санал нэгтгийа гэд хэлсэн байлээ. Тэгэхээр энэ шийдвэр таадын тэр шаардлага чинь энэ нөгөө намынхаа зөрчилтэй байгаа энэ ороо бусгай цагт улам ингээд хугацааг сунгаад байгаа юм болов уу гэж хараад байгаа байхгүй. Яг бидэнтэй бидэнгүүл зөрчилтэй байгаа тий. Тэгэхээр тэр бол одоо биднээс үл хамааран зөрчилдөөд идэ-бэрээ шахалцж байна. Тэгэхээр тэрэн дээр бол бид нар тэнийх буруудаад ах зүйл байхгүй гэж бодож байна. Гэхдээ салгаж харж үзэх хэрэгтэй төсөв гэдэг утгаар нь тий. Тэгэхээр энэ төсөв таасаа өөрөө хэллээ тий. Ямар ч одоо бодлогын шинжилгээгүй юм төсөв байна гэд. Тэгэхээр одоо жил болгон л ингэж яваад ах юм уу? Зарчмын үед. Тэгэхээр энэ төсөө янз бүр засаж өөрчилж оруулж ирээчээ гэдэг зарчмын шаардлага тавих нь буруу биш гэж бодож байгаа. Нэг сайхан алтан сайхан төсөв ороод ирэнгүүтэлтэй бид нар одоо бойкотлоод байгаа бол бас буруу шахсан гэж л үгүй шүү дээ. Жил болгоны л төсөв асуудалтай. Гэхдээ яг би бас нэг зүйлийг шудраг хэлмээр байгаа юм. Харьцангуй би бол хувьдаа нөгөө нодлон төсөвтэй маш их зурлалсан учраас энэ жил бол айжсэн. Дахиад 3 4 5 их найдаар нэмээд ороод ирэх бие гэж айжсэн боловч хаа очиж бас ч гэж тэгээгүй. 3 дурдынхаас арай өөрөөсөн бүр хасч орж ирсэн. 33 их найд байсан бол 32 их найд ийм тэ алдаад одоо ийм дүн болж орж ирсэн нь өөрөө жижигхэн ч гэсэн дэвшил гэд хэлэхээр намайг одоо бас мушгаад байгаа л да. Жижигхэн тоо биш шүү дээ. Бүхэл бүтэн нэг их найд явж шүү дээ. Зүрх гарч. Тийм шүү дээ. Уг нь тийм байхгүй. Би яг нөгөө дэвшил гэж хэлээд шүү дээ. Яг сүүлийн 5 жил 23-аас 24 оны төсөв бол бүр 23 онд 22 их найд байжгаад 24 оны төсөв нь бүр амар 27 их найд бүр 5 их найдаар нэмэгдээд тодтголоор 3 их найд ороод 30 их найд буюу нэгэн жилийн дотор 7 их найдаар нэмэгдэж орж ирж исэн шүү дээ. Тийм. Тэгээд одоо нөгөө нэг гацаагаад байгаа нь таны хувьд бол зөөл гэж хэлээд байгаа юм байна. Тэ одоо энэ улсын ажил гацаагаад байгаа юм ерөөсөө байхгүй. Дахиад хуулиараа үндсэн хуулиндаа ч заагаад өгсөн байгаа.
ерөөсөө ердийн хуулиудыг батлах хэдэн хувиар батлахын. За үндсэн хууль одоо ерөнхийлөгчийн хоргийг нийт гишүүдийн буюу хуралд оролцогчдын ч юм уу хэдэн хувиар батлахын гэдэг чинь цагаан дээр хараар саяны миний хэлдэг хуулиудад заагаад өгсөн байгаа. А ер нь сонгуул гэдэг чинь тухайн улс төрийн хүчин ялахын төлөө оролцдог ийм үйл ажиллагаа. Тэгээ энэ ардын нам чи ялцсан байхгүй юу? 68 суудал авцсан. 50 дээр нэмэх нэгээр орох уу? 64 байхад 50 дээр нэмэх нэг. Тэр ийм 100 жилийн түүхтэй өөрснийгөө асар одоо хариуцлагатай гэж үздэг энэ нам маань 68 хүнээ цуглуулад хурлаа хийхэд ямар ч асуудал байхгүй. Ерөөсөө гацаагаагүй. Гарч байгаа шийдвэр танаас хамаагүй гэсэн үг. Үгүй яалаа гэж хамаатай хамаагүй биш шүү дээ. Тэгээд танаахан чинь харин хурлаа өргөж байгаа бид нэр хурлаа суухгүй та нар хуралдаа өргөжлөлөө хийгээ явуул гэдэг юм шүү. Яг хөө тэгээд өчигдрийн тухайд бол хилцэх хэсэг гэдээ бас асуудал байгаа л да. Тэгэхээр өнөөдөр ч болгоо хүрэлцсэн. Тий, тэгэхээр тийм байгаа ч тэгэхээр биднээс болоог байгааз гацалт. Бид нар өнөөдөр орыг хичнээн хөөрхөн ингээд зүнгээ барай очсон шүү байхгүй. Таг цоочт. Тэгээ улс төрөл. Тэгэхээр бид нар гацаасан байна уу? Улс төрөл яваад тах шиг байна. Улс төр ардын намын өөрийнх нь л улс төр явж шүү дээ. Өчигдөр ч гэсэн биднээс үл хамааран тий хариуцлагатай болов 68 гишүүдээ нөгөө янз бүрийн намууд байгаа шүү дээ. Тэд нартайгаа авчраа суугаад хуралдаад дурын шийдвэрээ гаргаж болж байгаа байхгүй. Засаглаж байгаа нам чи эдний нам байхгүй. За тэгээ тийм биднээс болоод гэсэн бол өнөөдөр сайхан ингээд цуглаа сайхан хуралдах нь яасыг бид нар хичнээн хөрхөн очоод хүлээгээд бүр ерөөсөө тэрүүгээр чи эргэлдээд ингэсэн шүү дээ хуралдаа суучих санаатай. За хоёул таны одоо нөгөө сүүлийн үед гар үсэг цуглуулаа яваад байгаа асуудал байгаа тийм. Төсвийг энэтэй уялдуулаад энэний араас нь залгуулад ирээ. Нөгөө нэг одоо сүүлдээ нэршилтэй болсон юм л шүү дээ. Харбины гэрээ гэдэг тийм. Харбины гэрээ гэдэг нэртэй болсон. Уг нь анх их хил холболтын гэрээ гэж явж ирсэн тийм. Тэгсэн яг тусад нь салгаж яваад нөгөө нүүрснийх нь гэрээний асуудлыг та харбины гэрээ гэдэг шүү тийм. Тэгээ энэ харбины гэрээний асуудал юу болж байна? Өнөөдөр нэмж гишүүн гар үсэг зурв. Зурсан. 2 гишүүн нэм зурсан. Өнөөдөр өчигдөр 2 гишүүн нэм зурсан. Ингээд нийт 14 болж байна. Яг нэг тийм амар тэгж хурдтай бол бас гişүүд минь зурхгүй байна л да. Баг зэрэг болгоомжлоод байна. За ер нь бол харбины хилцээр за яг гэрээг нь хаан зурсныг мэдэхгүй байгаа байхгүй. Энд чинь зөвхөн хилцээрийн төвшөнд л яриад байгаа асуудал те бидний мэдж байгаа нь чуулганаар орж сойрхон батлуулсан нь өөрөө хилцээр буюу харбины хилцээр. За яг дараагийн тэр хилцээр дээр үндэслэж гар үсэг зургдсан яг тэр нүүрсний гэрээ бол хаана зургдсыг мэдэхгүй. Тэр дотор нь юу байгааг хинч мэдэхгүй. Тийм учраас энийг ил гаргаач гэдэг юм. Одоо бол мэдэхгүй л хэвээр. Одоо л мэдэхгүй л хэвээр байгаа. Нууц юм чи, нууцлцсан юм чи. Бүр тэгээд яг төрийн нууц гээд ингээд хадгалаад авчаад байгаад байгаа. Мэдгүй одоо өгөхгүй байна. Биднэрт лав. Нээлттэй тэгэл нөгөө тухайн үед аж үйлдвэрийн сайд байсан туван танаа намын туван сайд яриад лсэн шин. Энд юусоо хааж нугаадах юм байхгүй нээлттэй байгаа л гэдсэн шүү дээ. Үгүй мэдгүй. Би бичиг явуулаад одоо хүртэл авч чадаагүй л байгаа. Надад л ирээгүй л байгаа. За хэн шалгах төрөөрөө тий хэн шалгах төрөөрөө энэ хороогоор яг юу хэн шалгах гэдэг нь ер нь яг тэр процессыг тэр бичиг баримтыг тэр гэрээг тий за процесс яаж явсныг мэдмээр байна. Ягаад гэвэл энэ дэр нэг асуудал үүссэн шүү дээ. 24 оны 2 сард Эрдэнэс таван толгой компани БЭТ Ганбатаас тухайн үеийн хэрэгжлэх газрын дарга амар баясгалан буюу одоогийн спикерт нэг бичиг явсан байлээ. Тийм байлээ. Тийм тэрийг нь тэр Б2 гишүүн харуулсан. Тэр бол их сонирхол татсан. Тэрийг бол яг өмнө нь энэ их хоёр ерөнхийлөгч авсан бас яриад исэн тий. Тэр доторх гол нюанс бол юу байсан бэ гэвэл биржийн үнийг бид санал болгосон удаадараа эцэст нь айлын тал хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ айлын тал эргээд 5% хөнгөлөлт үзүүлээч гэж удаадараа хүсэл тавьсны эцэст манай тал тэрийг нь бас хүлээн зөвшөөрлөө. 7 удаагийн хилцээрийн үр дүнд дараах үр дүн гарлаа гэд агуулга нь тийм юм шиг байгаа юм те. Тэр дотроос саяны тэр хилдэг заалт их сонирхол татж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл айлын тал биржийн үнийг хүлээн зөвшөөрсөн биш шүү дээ. Зөвхөн 5% хөнгөлт үзүүлээч л гэж гуйсан юм байна. Тэрийг манайх бас хүлээн зөвшөөрсөн.
За өнөөдөр жишээлбэл биржийн үн $100 байна гэвэл 5% хөнгөлт үзүүлээд хэдээр зарах нь вэ? $95 зарах нь байна. $220 хүрсэн шүү дээ. Нүүрс 23 онд баха. $200 байхад л $5 буюу $10 хасаад $190 зарах боломжтой байна гэсэн үг байхгүй юу. Гэтэл энэ тэр гэрэн дээр чинь $100 бодсон билүү те. $50 л гээд байгаа шүү дээ. Үгүй тэр их хоёр гिच юу нэ тэр гаргаж ирдэг Бэд Гамбатын явуулсан тэр бичгэн дээр чинь $100-оос 5% хөнгөлтөгдсөн билүү. Үгүй яг нөгөө биржийн үн гिचээр биржийн үн хэд байхыг хинч мэдэхгүй. Тухайн үеийн тэгэхээр $100 байвал 95, $200 байвал $190 гэсэн л үг те гэж л би ойлгоод байгаа. Яг тэр юуг нь хараагүй л дээ. Тэр бол их яг өмнө нь бол ингэсэн байна гэж мэдээл бол ирээл байсан л да. Одоо анх би бол энэ холбогдох яамдууд руу бичиг явуулсан. Яг гэвэл иргэн гэхдээ Монгол улсын ерөнхийлөгч асан энэ хоёроос гишүүн болгонд ил загтал ирүүлсэн байхгүй юу? Энийг асууж сураглаач улсын хурлын гишүүдээ. Цаан чи сүйд болсон өмнө үү дараа нь уу? Хиний мэдээллээс энэ хоёроо би энэ хоёр уу? Энэ хоёр. Тасаа энэний ярьсан уу бэгийн ярьсан уу? Би бол энийг ярьсан. Энэ тийм энэ хоёроо мэдээлэл хийсэн шүү дээ. Тий, тэр үеэрээ л мэдээлэлээ чийгээл тэгэл улсын хурлын гишүүдэд хандсан байхгүй юу. Ийм юм болоод нь шүү дээ. Бүхэл бүтэн 10 тэрбум буюу 36 их найдын алдагдaltaй гэрээ хийсэн байх магадлал хасар өндөр байгаа учраас энийг шалгаад өгөөч та бүхэн бүрийн эрхийнхаа хүрээнд гээд ингээ хүсэл тавиад байна шүү дээ. Тэнгүүд энэ чинь бүхэл бүтэн Монгол улсын төсөв өнөөдөр 30 их найд 35 гэд бид нар хэрэлдээ сууж шүү дээ. Улсын төсвөөс давсан мөнгөн дүн яригдчихэж шүү дээ. Тэгэхээр энэний хажуугаар шууд ингээ дууга өнгөрөөд эсвэл нэг харсан болоод шургуулгандаа хийж болохгүй л дээ. Тэр одоо хүсэлтийг юу юм чи ямар амар юм бэ арайчтэй гэд ингэхүйц тийм тоо яриад шүү дээ. Үнэн бол. За тэгээ эргээд ботхоор бид нар үнэхээр мэдээг байхгүй. Гишүүн болгон мэдээг гэдэг байгаа чинь бас үнэн. Яг тэр 1 сарын 27-нд болохоор зөвхөн чиглэл өгсөн тогтоолыг баталсан улсын хурлын чуулганаар. Тэрэн дотор за би бол бүр яг асууж ирсэн. Яг ямар үнээр яаж зарах гэдэг юм бэ? Маш нарийн ингээд аргачлаа хилээд өгөөч гэд ятцсан л та. Би бол хариулт олж чадаагүй. За тэгээд харамсалтай нь миний бас нэг гайхаад байгаа зүйл бол чуулган завсарласны дараа бүр яг чуулган 1 сарын 24-нд завсарласны дараа бүгд таран одно шүү дээ. Энд чинь завсарлаа ба хичээл тарлаа. Тэгэнгүүт дараагийнхын 7 хоногт 27-нд байдаг баха. 2 байнгын хорог хуралдуулж тэр хилцээрийн төслөө хилцүүлсэн юм билээ. Тэр байнгын хороонд байдаг гişүүд л мэдсэн. Зарим нэг нь магадгүй бүр гадагшаа дотгошоо бүх мэдтэй ингээд завсарлцсан учраас таран одсон байхад хин оролцоод яагаад энийг одоо баталчваа гэдэг асуултын тэмдэг үүсэж байгаа байхгүй. Эдийн засгийн байнгын хороо. Тэгээд аюулгүй байл гадаад бодлого юм байна. Тэгээ би тэр эдийн засгийн байнгын хорооны хурлын протоколыг авч уншсан л да. Тэгээ тэрэн дээр чинь бол яг гişүүд бас бишгүй л асуусан юм билээ. Ялангуяа инх төвшин гişүүн бол сошиалар яваад исэн шүү дээ нэг яриа. Эн чи ерөөсөө нүүрсний хулгай. Тийм хил холболтын гэрээ биш юм чинь нүүрс зарах гэрээ юм шүү дээ. Яг үнэ. Тэгээ тэр анх орж ирэхдээ миний ойлгосноор тэр гэрээний гарчиг нь шүү дээ. Одоо нэр нь хилцээр л дээ гэрээ биш. Хилцээрийн нэр нь зөвхөн хил холболтын гэрээг хилцээр гэж хэлсэн гэж байгаа шүү дээ. Тэ? Ингээд харангууд чинь хил холболтын гэрээг хэр чинь хүн хил холбох асуудал энэ дотор байгаа юм байна гэж бодноо доо. Атал дотор нь нүүрсний гэрээ, дээрээс нь нөгөө бусад толгойнуудыг ашиглах тухай гэрээ ингээ 3 асуудал олцсон явж гин гэж инх төвшин гişүү хэлсэн байлээ. Тэг яг наадахын дээр чи одоо энэ чинь оны өмнөөс яригдсан шүү дээ. Оны өмнөөс яригдаад яг их хурдан орж ирээд их хурдан батлуулаа гарсан. Цаг хугацааны үед бид нэр яралтаа л өнөө маргааш хилээ олбохгүй бол ерөнхийдөө Монгол улс хэцүүд гээд байна гэсэн зүйл яриад тухайн үед засагддаг ярьж ирсэн би маш сайн санаж байна. Тэгээд 12 сарын зол жаргал гişүүн бас нэг юм яриа яваад байгаа шүү дээ. 12 сарын 26-нд миний төрс өдөр болдог. Тэгээд тэгсэн чи яг тэр үед орой байнгын хороо эдийн засгийн байнгын хороо оролдож ирсэн би яваад ицсэн чинь нөгөө нэг яг нүүрсээ сорчлоод авах гэж байхад нь би тэнцвэртэй болгох юм санал гаргасан гэд зарчмын зүрхтэй санал гаргасан гэд. Тухайн үед яг би сая 12 сарын хэдэнд жилээд засгийн газраас нэг ярихтаа ингэж хийсэн юм.
энэ нүүрсний үнэ нь ямар байх юм бэ гэдэг нь угаасаа яг анханасаа тодорхойгүй байсан. Маш тодорхойгүй байсан. Тэгээ энгийн хүн бодох аргачлал олоход ч хэцүү байсан байхгүй. Тэд нар өөрсдөө яриад байгаа нь болохоор 5 компани зардаг одоо тий худалдаж авдаг дундаж хүнийг ингээд баримталж агаад оруулна гэсэн тийм байсан. Тэр нь тухайн үед нүүрсний үнэ одоо хэд байх юм те 90 байх юм уу 80 байх юм уу те энийг ингээд дунджилж агаад оруулах нь шүү дээ. Тэгээ манайхаар манай бирж үнээр оруулчих гэхээр манай бирж үн их докторгүй байдаг гинэ. Нэг бол огцсон мөсөл нэг бас огцсон бууч тийм үү яадаг. Тэгэхээр нөө хиттийн талаасаа бидний эндээсээ ингээ үнэ тэнцвэрчүүлэе гэж санал тавьсан юм шиг байна. Тэгээд оруулж ирсэн. Тэнгуут энэхээр одоо ерөнхийлөгчөөс энэхээр яриад байгаа нь дундчлал үнэнд ботцсон юм байлээ л дээ $50 хавцаал ботсон юм шиг байна. Тэгээд нөгөө 270 хэдэн сая тонн үлээ да энэ чинь нөгөө 16 жилийн 16 жилийн хугацаанд 200 гаруй сая тонныг зарах дээр энийг нөгөө нэг дундаж 50-тай үржүүлэнгуудаа одоо жишээлбэл бирж дээр $100 байгаа нүрсийг 50-аар зараад ингэнгүүт бид нэр 100-аар тавих 50-аар зарах чинь ингээд маш их алдагдал гарна шүү дээ. Тэгээ энэ үнийн зөрүүг нь л яриад байгаа юм байна гэж миний хувьд ойлгосон. Тэгэхээр таа ч гэсэн ингэж ойлгож байгаа тийм ээ. Тийм тэгж ойлгож байгаа. Тэгээд бас яг дундаж бас биш юм шиг байгаа юм. Одоо тэгвэл ингээ би бас ойлгох гэдэг байгаа байхгүй. За ингээ нэг нь 100, нэг нь 90, 80 байвал пад нэглээ 5 хуваалаа дундаж далж чадах ч юм уу тийм. Тэгэхээр бас тийм биш гэдэг байгаа байхгүй. Тийм зол жаргал тэгж байгаа. Би бас зол жаргалаас асуугүй. Яг яасан гэхээр бас яг дундаж биш юм шиг байна. Гэхдээ одоо нэг юм хий үзэгдлийн тухай яриад байгаа юм шиг айгүй амар. Тэгээд миний нэг инээдэмтэй юм нөгөө Б-ийн хоёроос яриад л шүү дээ. Энд чи бид нар бүү хэл заяа. Өмнөх тэр нүүрсний сонсголоорч олж мэдчих чадаагүй юм байл шүү дээ. Тийм юм шиг ингээл асуухаар евнгийн нэгтлийн үзүүлэлт ингээл асуухаар нөгөөдлийн үзүүлэлт гээд тэг өөрөө бүр хэлсэн шүү дээ. Тэр бичлэг нь яваад илээ л дээ. Яг ямар аргачлаар энэ үнийг тогтоогоод байгаа юм бэ гэд бүр өмнөх гэрээнүүдийн үнийг асуухаар ингээ байхгүй хариу байхгүй би түн байхгүй нэг сэрэгжаан гэдэг хүн байт юм байлээ. Тэг сэрэгжаа юу ч хэлдэггүй гэдэг айгүй амар аим шиг кино ярьж байгаа юм шиг амар яриад идэг байхгүй би тэр бичлэгийг бүр зориуд үдсийн сонирхоод тэгэхээр тэр өмнөх үнийг яаж тогтоосныг ч мэдж чадаагүй юм байлээ. Тэр нүүрсний сонсголоор гэж би ойлгосон. Тэгэнгүүт одоо энэ чинь хоёр юм Эрдэнэс 5-7 нүүрс зардаг урт хугацааны гэрээний үнийг жишг болгоод гэж байгаа. Тэгээд нэмэх нь одоо саяны битэр ярьдаг нөгөө нэг 5 биржийн дундаж юм уу юу юм тэр нас мэддэхгүй нэг л юм. Тэргээ дундаж л гэж яриад байгаа юм л та. Тэгээд байгаа юм уу? Тэгсэн чинь золоо болохоор зол жаргал гişүн дундаж бас биш юм бэлээ гэдэг байгаа. Гэдэлээ. Тэгээд тэрийг нэмнэ гэж ингэж яриад байгаа юм тий. Тэгэнгүүт тэр нүүрсний урт хугацааны гэрээний жишг үн гэдэг нь өөрөө $50 юм шиг байна. Тийм л гэж тоо гарч ирээд. Тийм тоо гарч ирээд. Тэгээд нэмэх нь нэг X гэдэг тоо гарч ирнэ шүү дээ тий. За тэгэнгүүт 50 гэдэг тоог яаж гаргаад байгаа юм бэ гэдэг асуулт үүсээд байгаа юм байлээ л дээ. Тэгэнгүүт тэр нөгөө урт хугацааны гэрээний дүн юм шиг байгаа юм. Тэгэнгүүт тэрийг тийм Чалкогийн. Тэгээ бүр тэр 2011 оны Чалкогийн гэрээ гэдэг ч одоо бас арайчтэй тий. Ч одоо 10 хэдэн жилийн өмнөх гэрээний дүнгүүнүүдээр авч идэг ямар ч учиртай ингээд тэгснээ ингээд баа штэ. Яг тэр хилцээр төр болохоор одоо энэ хилцээрийн яг өмнөх хамгийн сүүлийн Эрдэнэс 5-7 одоо бусад компанид хийсэн тэр үн гэж бас хэлээд байгаа. Тэгэхээр 11 оны Чалко ч юм уу дахиад тэрнээс хойш зөндөө компанид хийсэн байж таарах нь штэ урт хугацааны. Яг үл тэгэхээр хамгийн сүүлд аль компанид хийснийг мэдэхгүй. Тийм өгүүлбэр байгаа байхгүй юу? Хаалтан дотор. Хамгийн сүүлд төөрүүлээд ингээд ерөөсөө яг нөгөө Евнгийн юу шиг юм болчиход байгаа байхгүй. Тийм учраас тэрийг мэдхэл зоригтой. Одоо өөрөөсөө асуулаа шүү дээ. Хянан шалгах төрөө. Тэгээд нууцын зэрэгэлд авцсан бол угаасаа өгөхгүй юм шиг байгаа юм. Тэгэхээр төр хороо байгуулж ийш тэр бүх мэдээлэлтэй танилцаж шинжээч энэ тэр томилж тэгээд би тэр процесс гэдэг байгаа чинь тэр энэ процесс чинь бүр хизэнээс чим эхэлсэн байх нь шүү дээ. Тэгжээж тэр 22 оны 23 24 оны 2 сарын 1 тим юм явж штэ. Бүр сонгуулиас өмнө. Тэгээ яагаад тийм таатай Монгол улсад нөхцөлийг айлын тал зөвшөөрсөр атал хизээдээ ямар одоо хүчин зүйлсийн нөлөөгөөр $50 болчихоо
гэдэг асуулт зүй ёсоор тулгарч байна л. Энийг л хариултыг бараг олно гэсэн үг. Нэгт, хоёрт тэгээд хэрвээ энэ ингээд боломжтой юм бол нэмэх тухай асуудлыг оруулна шүү дээ. Засгийн газрыг шаардсан шүү дээ, шахах шүү дээ. Энэ гэрээндээ өөрчлөлт оруулаа. Нэмээ. Тэрийг улсын их хурл буцаагаад ярилцсан зү тий. Хэрвээ тэр гэрээ одоо тэр хилцээр үнэхээр одоо манай улсад ашиггүй байгаа гэвэл эргээд улсын их хурлаар орж ярилцсан тийм ээ. Үгүй гэрээ нь ороогүй учраас ерөөсөө орж ирэхгүй болчиход байгаа байхгүй. Бид нар чинь нөгөө хилцээр гэдэг нэг юм ерөнхий нэг тийм X ингээд Y гэдэг юм баталчаад байна шүү дээ. Тэгээ тэр хүрээндээ байна уугүй юу гэдгийг шалгана. Нэгдүгээрт. Тэр хүрээндээ байхгүй байвал яах юм? Байвал дахиад яах юм гэдэг асуултнаас ургаад их хурлаас шийдвэр гарах юм уу? Тэгээ эсвэл бол засгийн газар өөрөө түүгээрээ тэр зөвхөн нүүрсний гэрээгээ солих юм уу? Өөрчлөх юм уу гэд. Бүр тухайн сайдыг хилээд байгаа болохоор бараг засагч мэдэхгүй бүр тэгж хэлсэн шүү дээ. Би бүр мэдэхгүй. Ерөнхий хилцээр л орж ирсэн их хурлд. Тэр доллар тэр хоёр компани хоорондын нүүрсний гэрээний үнийг би мэдэхгүй гэж бүр чуулган дээр хэлсэн шүү тоо. Тэгэхээр эн чинь хоёр компани хоорондын асуудал болж хурж байгаа байхгүй. Атал эн чинь хоёр компани гэж юу бахав дээ те. Эн чинь Б-ийн компани биш, Монгол улсын төрийн өмчт компани тухай асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн заасан байгалийн баялаг бол арт түмний өмч гэх. Тэр нүүрс чинь манай нэг сайд чинь бүрдгсэн шүү дээ. Улсын хурлын даалгаврыг бид нэр биелүүлж байгаа шүү. Тэгээд уурлаад явж ирсэн шүү дээ. Та үзсэн мэт. Тий үзсэн. Улсын хурл бол $50 зараад ирээ гэж явуулаагүй. Нэгт хоёрт тэр их төвшин гишүүн маш ноцтой өгүүлбэр хэлсэн байлээ шүү дээ. Нисдэг борморын одоо ухаан нэм шиг байгаа. Тэр өмнө тэр хилцээрийг нөө эдийн засгийн байнгын хорогоор ороод байгаа учраас бусад байнгын хорооны гишүүд мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нисдэг борморын одоо бараг алаад ир гэдэг те. Тийм билүү хийвгүй гисэн чинь нисдэггүй борморын ингээд юу яагаад ирсэн байна гэж бүр хэлж байгаа шүү дээ. Айгүй ноцтойгоо. Өөрөөр хэлбэл манай талын ийм зарчмын одоо асуудлыг тусгай энэ гэрээндээгээд их хурлын гишүүд саналаа хилээд явуулсан байна шүү дээ. Одоо тэр их төвшингийн яриагаар атал нөгөө заа гэж хилээд яваад засаж янзлаад нэмэлт өөрчлөлт оруулаад ирсэн хувилбар нь нөгөө загсан асуудал шал өөр. Тэр байтугай их ноцтой зүйл ярьж байгаа шүү дээ. Айлын талд дандаа таатай ийм зүйлүүдийг оруулчихжээ. Хиний талд ажиллаад байгаа юм бэ гэдэг тийм асуултыг олон гишүүд тавьсан байлээ шүү. Тэрийг тайлбарлахдаа ингэж тайлбарлаад хэллээ шүү дээ. Тэрийг таа сонссон баг. Бид нэр 21 жил болж байгаа тий одоо энэ гэрээний хил холболтын асуудал яригдал. Тэгээд алдагдсан боломж гэж туван гишүүн сайд багтаа нэг 18.5 тэрбум доллар гэж гаргаж ирээд л тий. Тэгээд үзэгчээ бэлдээдсэн байгаа байхгүй тухай хэсэглэл ер нь. Тэгээд бид нэр ингээд нэгэнтэй л айлын талд урт хугацаанд навширч ирсэн юм чи одоо тэгэл бид нэр ингээд нэг юм ганц удаа нэг хэлсэн амдаа байдаг байдаа тэр гэсэн тайлбар өгсөн шүү дээ тий. Тэгээ яг энэ тэр хилцээрийн материал одоо та хинэн шалгах төр оройг байгуулах гад нэг гишүүдийн 32 гишүүн зурн тийм гишүүн цуглуулад гараа шүүн цуглуулаад явж байна. Үнэхээр бүр яг ингээд та асууж үзсэн үү энэ нууц юм уу нууцын зэрэгэлд автсан юм уу гэдгийг яг асууж үзсэн үү? Тэгэхээр яг нууцлцсан гэж хэлж байна уу? Гэхдээ би бол асуугаагүй. Гэхдээ бичгүүдээ бол би явуулсан шүү дээ. Хариу байхгүй. Тий, хариу байхгүй. Дэлгэр сайхан сайд зам тээврийн яамнаас бол хариу нэрсэн. Гэрээ ер нь холбогдох баримт бичиг ирсэн. Тэр бол хил холболтын асуудал. Тэр хил холболт. Тэр өөрийнхөө мэдлийн асуудал. Тэр өөрийнхөө мэдлийн асуудлыг өөрийнхөө мэдлийн яамнаас Эрдэс баялаг уул уурхай юм те дамдын юм сайдаас болохоор нөгөө манай их хурл дээр баталсан хилцээр л ирсэн. Тэр бол угаасаа нээлттэй. Улсын хурлын пэйж дээр байгаа. Тэр чи бид нар баталсан юм чинь тэр хилцээр бол нээлттэй. Нөгөө гол гэрээ маань багхгүй. Тэрийг бол Эрдэс 5 толгой ирүүлэх ёстой. Тэгээд тэр хилцээрийг уншиж байхад нууцлцсан гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд бид тэр өгүүлбэрийн хайгаад олохоор ийм л заалт оруулсан юм билээ л дээ. Хоёр компани хоорондын гэрээ болж хувираад шүү дээ. Ердөө Монгол Улсын засгийн газар их хурл падгүй болж хувирж ш зүйл рүүгээ. Тэнгүүд 3 дахь этгээдэд энэ гэрээг харуулах шаардлагатай болвоос нөгөө талынхаа зөвшөөрлийг авч вэж харуулна.
Тийм агуулга байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Эрдэнэс 5-7 ингээ харуулмаар байдаг. Атал нөгөө гэрээнд гарын үсэг зурсан China Energy компани зөвшөөрөхгүй байгаагаас яах нь харуулахгүй гэсэн. Наа чи одоо олдох юм уу? Одоо тэгэл харин олж авахын тулд энэ төр орог байгуулад байгаа байхгүй юу? Иргэдийн мэдих эрхийг нэгдүгээр хангах гэж байна. Хоёрдугаар Монгол улсын эрх ашигт нийцэхгүй, ашиггүй ямар ч хүн бараагаа нэг төгрөгч болтгоо нэмээд зарахыг хүсдэг бидтэй. Гэтэл эсвэргээрээ биержийн үнээр авъя гэд айлын тал хүлээн зөвшөөрчөөд байхад яхаараа сүүлдээ явсаар байгаа $50 болчихвоо гэдэг асуултын хариултыг л. Яг $50 бид нэр яг батлаагүй л тий. Яг энэ бол нэг юм сэжүүр маягийн юм явж байгаа шүү дээ. Сэжүүр маягийн хар. Тэгээ энэ нэг юм хоёр талтай юм байна. Үнэхээр тэр гэрээнд гарч игээд ашигтай юм хийцэн байж магадгүй шүү дээ. Ашигтайшаа тэгвэл бүр мандуулмаар биш үү? Тийм хийцэн байж магадгүй. Үнэхээр ингээд ашиггүй юм хийцэн байвал тэрийг нь харин засахын засаад цаашаа явах нь л чухал тийм ээ. Тийм. Тэгэхээр яг ер нь бол нөгөө юк ураа ичи гэдэг нэг кинонд гардаг шүү дээ. Өргөдлөө тэрэн шиг юк засчих болох байх гэдэг л шүү. Ер нь бол. Тэгэхээр миний бодлоор ер нь хальт те ер нь бас жоохон тийм байж магадгүй. Хэрвээ тийм аваас бас засах нь ирэх нээлттэй. Засгийн газар тэрийг засах бүрэн боломжтой гэж ер нь бол сайд нарын сайд асан болон те одоо бас бус хүмүүсийн амнаас бол гараад байгаа. Тэгэхээр бол энэ чинь Монгол улсын эрх ашигын төлөө чи бодоо 1 тонн дээр $10, 1 тонн дээр $1 нэмэхэд 250 сая тонн нүүрс чинь $250 сая. $10 нэмэхэд яах нь вэ? 2.5 тэрбум доллар буюу бараг 10 их нэг төгрөг болж шít. Манай Монгол улсын төсвийн 3.1 болчихж шít. Энэ бага мөнгө юм уу? Үгүй байхгүй. Энэгээр чинь одоо өстө нөгөө хөөрхийн амтд тий аргаа орж байгаа тэтгэврийнхнийхаа цалин нэммээр байна. Баг шимчнийхаа цалин нэммээр. Нөгөө сургууль баримаар. Тэглэг байх. Одоо энэ чинь ингээл нөгөө төсвөргөө хоёлаа гуулгаад орч идөө. Ямар ч сан энэ шалгах төр ороо гişүүд нь эрдсэн бүрдээд гарын үсгэн бүрдээд хийгдээсээ тэг Монголын ард түмэн өөрсдийнхөө эзэмшлийн баялагийг хэрхэн яаж зарцуулах гэж байгааг мэдхийг хүсэж байгаа бах. Тэгэхээр гişүүдтэй ч гэсэн уриалъя те энэ гарын үсэг дээр нь зураад бидний эзэмшлийн юмыг ер нь яг хааш нь яаж хэдэн төгрөгөөр зарах гэдэг юм бэ гэдгийг ядчил бид нар мэдэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ ажлаа үргэлжлүүлээсэ. За хоёулаа үргэлжлүүлээ төсвөө ярьж. Энэ жилийн төсөв дээр олон хүмүүс санал бодлоо илэрхийлсэн. Мэдээж тэрний нэг нь та өнгөрсөн жилээс эхлээд төсөв дээр нэлээд сайн суугаад ерөөд нь ойлголтоо аваад те ингээд дуурайд эхэлсэн. За энэ ч мэдээж нөгөө нэг өмнөх засгийн газар дээр нэгдүгээрт оюурд нь ерөнхий сайд асантай хоёрын хооронд байтал үүсэх шалтгаан нэг болсон баг. Тэгээ хоёрдугаарт бид нар ийм алдагдлаа төсөв хийх гэж байгаа юм байна штэ гэдгээ мэдэж аваад тэр төсөв алдагдлаа таньж чадсан тийм ээ. Тэгээ энэ жил төсөв 31.1 хэдий их найд үлээ да орж ирсэн тийм. Зандаа шийтэр ерөнхий сайдын засгийн газрын төсөв. Таны нэг яриаг сонссон. Түрүүн эхлэхдээ хэллээ. Хүнчлэгийн ирээр хүлээж ийсэн төсөв байна. Муу төсөв бол биш вэ те хүнчлэгийн ирээр хүлээж ийсэн төсөв байна. Гэхдээ гэж яагаад зарим нэг асуудлыг ярьсан. Тэг. Гэхдээ гээд бид нар чинь бас энэ төсөв дээр ажилладаг, дүнэлт гаргадаг мэргэжлийн байгууллагатай төсвийн доктортой байдлын зөвлөл. Тэг төсвийн докторт би зохиогоогүй. Төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг унших юм бол ер нь харьцангуй боломжийн төсөв байна гэж хэлсэн дүгнсэн баггүй юу. Атал одоо би одоо бараг л нодлон ингээл амар тэмцэжсэн энэ жил амар зандан шатрыг тэ дэмжингүүтээ энэ төсвийг ингээд дэмжиж байгаа юм шиг л болгож илвэлээ л дээ. Яг го бид нар нэг талаас азтай нөгөө талаас эмгэнэлтэй яа гэвэл ганцхан жилийн дотор бид нар 5 дахь төсөв хэлцэж шин. 5 дахь нэг жилд нэг л төсөв хэлцэх хэрэгтэй үстэй. Энд чи юу хэлж байгаа гэвэл төдий чиний өмнөх төлөвлөлтүүд буруу байсан байна. Буруу төлөвлөл балраал пактлал дахиж ингээд хийгээд исэн шүү дээ. Эхний 1-2 төсвийн тодтгол бол бөөр ингээд нөгөө тэр жаалдаг нь ингээд айгу намжаагүй айгу баавартай байсан шүү дээ. Та бүхэн санаж байгаа бол жавхлан сайдын чинь байнга загнаал хөдөө явж үз. Тэр иргэдийн төв мэдээллийн төв ямар хэрэгтэйг очиж судлаад энэ төр гээл бүр 100 манус шинэ байла. Тэ гандан болохгүй л дээ.
шинэ байлаа гэд. Би тэг очиж судалсан шүү дээ. Тэгсэн ямар ч хэрэггүйгээд нөгөө иргэд ямар ч хэрэггүй юу мэдээллийн төв бид нар фэйсбүүкээс бүх юм авдаг. Тэгэхээр их баавартай л байсан л да. Нодлон зам бол. Тэгээ тэрнээсээ бол буусан тий маш их буусан юм л төсөв гэж ерөнхийд нь дүгнэж байгаа. За тэгээд нэг сайн юм би юу гэж харж ийн гэвэл магадгүй иргэд ч гэсэн санал нэгдэж байлээ байх. Иргэд бүр айгүй төсвийг сонирхож эхэлсэн юм шиг. Би бүр улс төрд явж исэн мөртлөө өмнө нь би ерөөсөө 6 гишүүнтэй болсны нэг гавьяа юм биш үү тий. Яста тийм. Тэгэнгүүт би хүртэл улс төрд явж исэн мөртлөө сонирхдаггүй байсан байгаа байхгүй юу өмнө нь. Тэгээ яалтчгүй миний үүрэг учир би ингэсэн тэгээд иргэд сонирхдаг болсны хүчээр энэ жилийн төсөв чинь тодорхой хэмжээнд нэг тийм даруухан төсөв орж ирлээ. Дээрээс нь за тэр үр дүнтэй үр дүнгүй иргэдээс санал авч байгаа байхгүй юу. Хизээ ч өмнө тэгж байгаагүй. Нэг ч удаа тэгж байгаагүй гэж байгаа шүү дээ. Атал энэ удаад бүхэл бүтэн хилцүүлэг хийлээ гэдэг чинь бас тодорхой хэмжээний давуу тал. Тэгээ бид нар зөндөө шүүмжилсэн гэдэг нэг юм хулгайн дүнгээ тэр нэг бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчлэгээ гэдэг 1.3 их нэтчүүл асар их дүн тавьчихдаг. Энд чи яг юу юм мэдгүй байхгүй. Гэл ингээл дахиад ийм шиг толгой ирүүлээд байдаг. Байсан чинь нөгөө нодлон жингой бөө юм болж иж тэр чинь маш тодорхой бүр хүснэгт гаргаад хавсралт болгоод оруулаад ирсэн байх жишээний. Үгүй өмнө юм чи үнээр л хэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт л одоо төсөв таартай болсон төсвийг долоож ийн гэдэг байгаа байхгүй юу. За яг хөө тэгээд гэхдээ дахиад шүмжлэх юм байна. Зөвийн зөв бурууг нь буруу гэж хэлэл явна шүү дээ амьдрал баян. Дахиад нөгөө 1.3 их найдын алдагдал оруулаад ирсэн. Тэгэхээр ерөөсөө нүдэн анаал нэг дүн дээр л ингээд тавих хэрэгтэй байхгүй 30 их найд. Тэгээд тэр 30 их найдаа төсвөө тааруулж тань нөгөө төрийн бус бишээ нөгөө төрөө цомгодог нөгөө дарга ангаа багсаг 10 хүн тутам нэг дарга байна гэж байгаа шүү дээ. Одоо өчигдөрхөн над руу нэг имлгээс хүн бичиж байгаа байхгүй юу? Нэг эрүүл мэндийн нэгдэл төв 3 дэд даргатай байна гэдэг. Даргаасаа гадна 3 дэд эрүүл мэндийн төв гэж байсан. Одоо надад мессеж нь байгаа. 3 дэд дарга байна гэж байгаа байхгүй юу? Юу хэлж ийн гэвэл хангалттай нөгөө оронтой цомгогдоогүй байна гэсэн. Тэгээ нэг 9% гэдэг нэг хоёрын хооронд тэгээд авах биш. Шууд 30% автоматар. Тэгээд 30% та тааруулаад ингээд ирэхээр чи аяандаа нөгөө пазл шиг те ингээд ив банга олоод тэгээд эн чинь яг нөгөө давхарлал нь ярьлаад миний бодлоор бол төрийн албаны зөвлөл дээр судалгаач байгаа. Бараг тэдний үндсэн үүрэг бол төрийн албыг хэрхэн зөв зохистой үр ашигтай бүтээн цайтай болгох вэ гэдэг дээр одоо судалгаа хийж явах хэрэгтэй үүрэг бүхий байгуулга байхгүй юу. Тэр тэдний судалгааг аваад тэрэн дээр үндэслээд тэр давхалсан чиг үүрэг бүгдийг хасах хэрэгтэй. Энд дээр би зориуд нэг зүйл хэлье л да. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын үндэсний ассамблеийн дэд тэргүүн сая айлчлаад явлаа 2 хоног. Би нөгөө Вьетнам Монголын бүлгийн дарга гэж явдیں۔ Тэгээд одоо санал солилцох уулзалтан дээр айгүй сони юм хэлж байгаа шүү дээ. 107 сая хүнтэй. 107 сая. Манайхаас бараг 30 дахин их байна шүү дээ. Тэгсэн мөртлөө 30 дахин ихтэй хүн амтай улсад 14 яамтай байна гэж шүү дээ. 22 байжгаад цомгогдолд оруулаад 22хан байсан биз дээ. Манайхтай бараг адилхан тий сайд бодвол сайдын тоон. Тэгээ 14 болох цомгогдсон байна. 107 сая хүн амтай тэр их том эдийн засагт улс. Гэтэл манайх 100 яманд 60 хүн. Ерөөсө багсахгүй. Дараа энэ дээр таныг дуургах гэж бодсон байхгүй. Өнгөрсөн хамтарсан засгийн газрыг унахад тийм ээ бас нэг үүрэг оролцоотой явсан шүү дээ та. Тэр тухайн үеийн жигсаал мэдээж орлогоо нотол гэдэг жигсаал байсан. Энэ улс төрчдийн тэг хамаарал бүхий хүмүүс хаанаас олсон мөнгө нь мэддэхгүй мөнгөөр тансаглаж гинэ гэдэг шалтгаанаар эхлээд сүүлдээ засгийн газрын руу ороод огцруулаад ингээд үргэлжлэн явсан. Энийг ерөөсөө 126 гишүүнтэй болоод ч юм уу тэрнээс өмнө ч юм уу зарим нэг гишүүд ярьдаг л байсан. Тэгээд засгийн газрыг унгааж байгаа шалтгаан нь мэдээж төр маш их анхаасан байна гэдгийг бодсон байх гэж бодож байна. Одоо тухайн үед эсэргүүцэж байгаа хүмүүс те. Гэтэл энэ дараагийн засаг байгуулагдсан. Занданштар гэдэг хүн ерхий сайдаар томилогдоод дараагийн засаг яг хүнтэй орж ирсэн. Нөгөө сайдуудын тоо тийм ээ. Яг эдгээр нэг ганц нэг
нөгөө яамгүй сайдуудыг байхгүй болгосон баг. Тэгээд өөрөөр бусдаар яг хэвэндээ яг нөгөө өнгөрсөн засгийн газрын хэвэндээ цутгаа ороод ирсэн. Тэгээ энэ дээр та дуурах хэрэгтэй болов гэд бодож илаа. Би дуураалаа шүү дээ. 30% тань механикаар шууд 30% гэж байгаа хас гэж зандан шитэр ерөнхий сайдыг анх томилогдоод орж ирэхэд л би хатуу байсан. Та ингээд дөрвтэй огцсон цомготгож чадахгүй бүр 30% гээл тэгсэн. Тэгэл цомготгоно гэж явж байгаа л тэгэл сүүлдээ 9% болол орж иж байгаа. Тэгэд одоо би одоо бас яг яах юм те ганцаараа жишээлбэл. Үгүй нэрээ. Тэгээ би нэг юмд бас баярлаад байгаа. Нодлон болвол маш цөөхөн хүн төсөв шүүмжилсэн те. Тэгээ эсэргээрээ бүр өмөрч өгөхөө шахсан шүү дээ манай улсын хурлын гишүүд. Энэ одоо попперж байна. Попроод гой төсвийг минь ингээд байхгүй болголоо. Хөрөнгө оруулалтыг минь ханлаа гэд ингээд тэгж байсан гишүүд энэ жил яг 180 градус иргэцэн. Тэр хүмүүс чинь бас ажиллаа хийгээгэлтэй тий. Би юу хэлж байгаа вэ? Нодлонгийн тэр маш их шүүмжлэлтэй хандаад иргэд ингээ эсэргүүцээд ингэж байгаа энэ үйл явц чи өөрөө энэ жил халдварлаад орж ирж байгаа байхгүй юу? Тэгтээ ардын намын тухайд бол муу хал байгаа юм л да. Яг нөгөө засагт байхдаа өстой чухамхүү гоё төсөв гэжсэн нь засгаас гарангуудаа нөгөө өөрийнхөө засгийг ёстой муухай төсөв бүх хүлээвтэн 1.3 их 80-ийн алдаг л нэг жоо инээдэмтэй харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ тэрэн ч яг би бол баярлаа сууж байгаа. За одоо хин нь вэ нөө шүүмжилжлээ сайн байна гэл алга ташаа сууж байгаа шүү дээ. Шүүмжлэх яг нодлонгийн миний ажлыг энэ жил маш олон гишүүд хийж байгаа. Маш олон. Үг болгон дээр үг аваад асуулт болгон дээр асуулт аваад ингээд бүр хөөцөлдөөл баг тэмцээл явж байгаа гişүү зөндөө байна шүү дээ. Яг шүүмжлийг харлуулах хоёр ялгаатай л да тий. Зарим нь харлуулаад ах шиг байна, зарим нь шүүмжлээд явах шиг байна. Эрүүл шүүмж мэдээж одоо парламентд байх хэвээр энэ чинь нэг ёсондоо баг мэтгэлзээний талбар байх хэвээр шүү дээ ер нь бол тий. 1.3 их 80-ийн тэр алдагдлаа мэдээж нөгөө мега төслүүдтэй холбож тайлбарлаж байгаа шүү дээ. Энэ мега төслүүдийг бид нэр явуулах юм бол ирээдүйд Монгол улсад ийм ашиг авчирна өргөж өгнө гэдэг ч юм уу. Тэгэхээр алдагдaltaгүй төсөв гэж яриад байгаа шүү дээ угаасаа. Алдагдaltaгүй төсөв энэ алдагдал гэдэг байгаа нь нөгөө мега төслүүд ирээдүйд өргөж өгөх төслүүд гэж яриад байгаа. Тэгэхээр тий. Тэр энийг зөв гэж бодож байгаа. Яг хөө гэхдээ эн чинь нэг тийм ойлгомжгүй байхгүй юу? Яг ингээд тэр ингээд 1.3 нь би асуусан шүү дээ жавхлан сангийн сайдаас. Яг энэ 1.3 чинь яг тэрэнд яг зориулж байгаа юм уу? Тийм үү? Гээ тэгэхээр энэ төсөөс чи харагдахгүй байгаа байхгүй юу? Тэгээ би бүр асуусан шүү дээ. Та нар их гоё үг олоод авчээ. Тэ одоо яг баг надад тохируулж хэлж байгаа юм шиг нөө өөр ашигтай байхаваас алдагдал байж болно гэд би л нодлонгоо хэлсэн байхгүй юу. Тэгэхэд ерөөсөө ингэж тайлбарлахгүйсэн байхгүй юу. Одоо нодлон бол ингэж уучраа олохгүйсэн ч юм уу мэдэхгүй те. Ингээл ерөөсөө ингээл нэг өөр юм яриад идэв байсан шүү дээ. Өснөр нөгөө явуулсараа сурччихсан. Явуулсараа сурцсан баг нөгөө тайлбараа бэлдэж амжаагүй гэдэг шиг те. Нэг баахан нэг шаардлахгүй л байсан. Шаардлахгүй л явдаг байсан. Энэ ингээд нэг гарууд гарч ирээд ингээд ангууд чинь миний би бүр хардаад шоолсон шүү дээ. Тэгвэл нодлон яагаад ингэж тайлбарлахгүй байсан. Тэ? Нодлонгийнхаа 1.9 баг 2 их 80-ийнхаа алдагдлыг яг одоо тайлбарлаж байгаа шиг ингээд мега төсөл юм байгаамаа. Гэд ингээгүй байхгүй юу? Огт ингээгүй. Тэгээ энэ жил болохоор ингээд нэг гоё өгтэй болцсон. Нөгөө эрчим хүчний чинь төслүүд юм байгаамаа. Ингээд тайлбарлаад байгаа байхгүй. Нэгт хоёрт бас юу гэж тайлбарлаад байна вэ гэхээр одоо манайх чинь нэг 13 их 80 орчим байна уу баг төгрөгийн зээлийн шуум нээцсэн гэдэг ингээд зээл авцсан шахам гэдэг байхгүй юу их сонин. Тэг тэрийг ашиглаж ийн гэж хэлээд байгаа юм. Тэгээд би бол нодлонгоос эхлээл хэлсэн. Хүү ингээд ашиглахгүй бол тэр зээлээр яг яах гэдэг. Тий. Бараг буцаагаад өгч. Тэр чи яг зээлийн хүү биш юмаа гэд нэг тийм фи буюу нэг тийм хураамжтай нэг одоо юм төлөөл байгаад байгаа байхгүй юу. Тэг нэгэнд бидэрт бараг хэрэггүй юм уу хайшин тий. Их сонин асуулт гарч ирж байгаа. Хэрэггүй бол яах гэж авсан хин хизээ гэд асуухаар 1990 оноос хойш авсан юм аа. Авсаар хагаад өнөөдөр одоо хүртэл ингээд ашигладаггүй байхад их сонин. Юунд ашиглах гээд байна? Хань юунд ашиглах гээд байгаад байгаа? Тэр зүгээр тоо яваад идэм шүү эсвэл. Бүү мэдээд ашигласан мөнгөний тоо яваад идэм шүү. Үгүй харин тэгээд их мапанда тэгээд нодлон тэр бас хэлсэн шүү дээ. Энэ зээлийнхаа зарцуултыг маш тодорхой ингэж бас гаргаж өгөө. Тэр нь өөрөө хууль болж төсвийн нэг бүрэлдэхүүн болж батлагдах ёстой. Тэгэхгүй бол ингээд ингэдэм байлээ. Нэг ерөнхий дүн тавьчихдаг. За юу. Зээл тусалцаанаас тэд
ашиглана гэдэг нэг дүн. Тэг яг юунд тэр зээлийг ашиглах гэдэг байхгүй. Нэг л тоо яваад идэг тий. Арт нь юм байхгүй гэж найдлаж байгаа. Тэгэл ерөөсөө хэвээрэл байгаа. Тэгээд тийм асуудал нь хэвээрээ байгаа учраас энийгээ засаа гэж штэ манай нам. Нодлон бол яг ганц хоёр бие имийгээд орилж исэн бол энэ жил аюу хөөрхөн бүр бүлгээрээ энэ төсвийг шүмжилж штэ. Төсөв одоо за танаа нам шаардлага тавиагүй улс төр ингэж яваагүй тий ирэх хурж байгаа намын дотоод зөрчилтөд ингэж хурцтаагүй байсан бол ер нь баг буцах байсан юм шүү. Төсөв үү? Тий. Өөрснөө буцаана гэж юу? Ардын нам? Тий. Тийм яриа бол байсан л та. Одоо эдгээр чинь амар том тайм болж штэ. Ямар ч хамаагүй аргаар нэг дийлэх гээд бид нар биш эдгээр харин жинхэнэ гацаах гэж байгаа юм биш үү? Одоо нодлонгийн засгийнх нь энэ жил энэ төсвийг гацаах гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл нодлонгийн төсөв чинь ямар амар юм орж ирлээ те 35.8 их нэт гэж орж ирсэн шүү дээ. Тэр үед өнөөдөр гацаах гэдэг хүмүүс нодлон энэ шиг сайхан төсөв байхгүй. Бити попрод энэ сайхан төсвийг минь шүмжлээд бэ гэд бөөн байтал болж ирсэн шүү дээ санаж байгаа бол. Тэгсэн чинь яг тэр нөхдөө чи энэ жил энэ төсвийг гацаах гэж гүйгээд байгаа. Шударгал байлаа төсөв орж ирсэн гэдэг. Аимшигтай төсөв пэст аимшиг юу гэдэг шиг юм орж ирлээ гэдэг байгаа шүү дээ. Тэгээ би бүр анаад айгүй инээдэмтэй санагдаад байгаа байхгүй бүр. Би л ингээд та нарын оронд байсан бол ингээд эвлүүлээд ингээд яриануудыг те. Нодлонгийн тавьж байгаа те. Манай хэвлэл мэдээлэх нь нодлонгийн ажилласаа хийж байгаа. бүр ингээд пат ингээд тавьмаар санагдтiin. Тэгээд одоо тэгээ төсөв ярихаар нөгөө гадааж ихсэж байгаа багш нар те ажиллаа хийж байгаа багш нар тэгээл тэнд маш их ачаалтаа ажиллаж байгаа эмч нар тэгэл нөгөө төрийн яг нөгөө гал дээр ажилладаг хүмүүс те эднэр орж ирдэг. Тэгээд нөгөө таны гэхээр эднээсээ танаад идэх те. Дээрээс уг нь тэнд ингээд цалингаа нэмүүлчихье гээл хүмүүс эсэргүүцээл те зарим нэг нь нууцсаар далдаар ингээд мессеж өгөөд тахад нөгөөдөлийг нэмдэг. Нөгөөдөлийг нэг хотлоо үнэн нэг чихэн дээр цэцэг ургуулж байгаа л тэгээ өнгөрөөчдөг. Тэгээ энэ хүмүүсийн цалин тэтгэвэр энийг нэмхийн тулд ер нь яг ямар чиглэлээр төсвийг оруулж ирэх ёстой. Альнаас нь алийг танах ёстой юм. Одоо энэ жилийн төсөв жишээлбэл урсгал зардал нь 20 дотоод үнийн төлбөр 24 өгсөн байлгүй. Тий 24. Тийм байсан шүү дээ. Тэгэхээр ер нь яг яах ёстой. Тэгэхээр яг нөгөө анх л энэ аль сайд нь орж ирсэн бэ? Дорвтой реформын шинжтэй юм хийжээж л танагдана. 9% биш 30% хасч ийж. Тэгээ төрийн албаны зөвлөлийн судалгаан дээр үндэслээд боломж нь байгаад байгаа. Боломж нь байгаа. Би хэлж штэ 3 дэд дарахтай байна гэж байгаа байхгүй юу? Одоо энэ миний мессежийн дотор энийг би зориуд асуух гэж байгаа чин бүрэн сайдаас. Тэр чинь чи байж гин гэсэн үг байгаа биз? Тэгэхээр яагаад энийг ингээд бүр нөгөө бясалгыг нэг сайхан шүүсэн ингээд шахдаг да. Тэрэн шиг яг бяслаг шахаж байгаа юм шиг ингээд шахах хэрэгтэй байхгүй юу? Тэр нэг эрүүл мэндийн төв дээр эмнэлэг дээр 3 дарга байх ямар шаардлагатай юм бэ? Дарга анги тэгээ дахиад дарга анги. За нэгт хоёрт би энэ дээр ямар гарц байна вэ? Энэ эмч багш нар тэтгэврийнхнийхаа мөнгийг яаж нэмэх вэ гэвэл 60 гаруй их найдын бараг 65 орны хэдвүлээ их найдын төрийн өмч байх байхгүй юу? Төсвийн мөнгнөөс 2 дахин их өмч хөрөнгө 62.4 гэж. Тийм 60 гаруй те их найд бараг тэнцүү 2 дахин их шахан төрийн өмч байж штт. Тэг би дандаа ярьдаг байхгүй одоо зүрх сэтгэлээсээ бусдын худал гэдэг нөө Биндукидзе гэдэг одоо гүржийн те реформ хийсэн гол эдийн засгийн сайд хэлжсэн үг байдаг. Яг тэрнийхээ дагуу гүрж асар том реформ хийгээд маш том өөрчлөлтийг улс орондоо авчирч ирсэн. Тэрэн шиг энэ төрийн өмчнүүдээс бүгдийн зар гэдэг байгаа би бүр нэрс гаргаж байгаа. Тэгэхэд бол тэр 3 их найд бол ороод ирж байгаа байхгүй 68 их найдынхаа за 62 ч байдэ их найдынхаа 5 их найдын зарлалтаа дуудлага худалдаанд оруулалт та. Тэгэл гараад ирж байгаа байхгүй. Энд чи айлаар бол те ингээд нөх хүүхдүүдтэй ингээ хоол өгсөн чи мөнгө авахгүй байгаад идэг. Тэгсэн мөртлөө мангар олон машин зашин ингээд үйл хөдлөл хөрөнгө байгаад идэг л байхгүй юу? Яг агаар нэг штэ. Тэнгүүд хүүхдүүд нь болохоор өсөөгөө гээд идэг. Тэнд баахан машин өрцсөн байгаад идэг гаражда. Зарим нэг манай томчул тийм ингэсэн штэ. Тэгээ тэрийг зарлалтаа л гэдэг байгаа байхгүй би. Зараач үрээч. А тэр хөрөнгө байхын хэрээр дахиад юу болж ийн үгүй вэ? Урсгал зардал нэмэгдчихэдэг.
төрийн өмчит компани хийдий ч тэр чин төрийн л өмчит компани аахгүй. Тэр өмчийг зараад тэр тэнд гарч байгаа тэр улсал зардал төдий чиний хасагдана. Тэр байшин гэл байлаа гэхэд тэр байшингийн ашиглалтын зардал гээл те төдий хэмжээний мөнгө давхар тавигдаад явж байгаа байхгүй юу. Тэр төрийн өмчит одоо 5 байр зарлаа те 5 байр зархад нэгдүгээрт тендер аукшн юу гэдэлээ дуудлага худалдаанд оруулаад зар яг төдий чиний тэр 5 байрны ашиглалт гэд маш их зардал байгаа. Тэр бас хасагдана. Тэгээ тэр зөрүү мөнгөө энэ эмч багш тэтгэврийнхнийхаа цалин нэм. Хүсэл байвал арга бол байгаа. Аргалсан л байлаа шүү дээ. Энэ жил жишээлбэл ингэж хасалт хийсэн байгаа байхгүй юу? Одоо нөгөө цагдаагийн ч юм уу, донцгойгийн ч юм уу албан агч нэг ажилласан жилээ гүйцэгээд тэтгэвртэй гардаг шүү дээ. Тэгээд нэг удаадаа олгодог тэтгэмж өгдөг шүү дээ. Тэр нь 6 сарын. Тийм тэр нь ингээд энэ жил нийтдээ хэдэн мянган өмчгчтэй ер нь нийтдээ 300 гаруй тэрбум төгрөг байсан юм байна. Тэр хүмүүст олох мөнгө нь. Гэтэл энэ жилийн засгийн газар төсөв дээрээ талыг нь олгоод 50% нь тэр мөнгөний олгоод 50% нь дараад жил рүү шилжүүлсэн байгаа. Тэгээ ингээд төсөв дээр аягүй өөрх ингээ аргалаад оруулаад ирж байгаа байхгүй. Хэрэв юмыг аргалахыг гэвэл аргалж болж байгаа байхгүй эдгээр. Тэгэхээр болохгүй юм бол байхгүй байгаа юм шиг байна тий. Болохгүй юм бол байхгүй. Болохгүй л яваад байгаа юм. Өнөөдөр хүртэл болохгүй явсаар ирсэн. Тэгээ яг тэндээ ингээд дасцсан юм шиг байна. Тэгээ нэг утас хүн зархаар бол нэг сая 200 мянган төгрөгийн утсыг зархаар бол сая 500 мянгад зар тавьж байгаа л тий. Тэгэл за ярьлаа ингээд нэгдэг шүү дээ. Яг тэрэн шиг л нэг юм өндөр дүнтэй төсөв оруулж ирээл тэрнээсээ за нэг ганц хоёр их найдын хаст юм байд. Тэгэл ингээд цааш нь батлуулаад ингээд сурцсан. Тэгээ хэрэглээ нь болохоор нэг юм ямар ч юм юу байхгүй төлөвлөлт байхгүй тэгэл юм салан задгаа ингээд л тэгээ хариуцлага байхгүй. Энэ чинь юу гэлтэж ийм хяналт байхгүй. Хяналт байхгүй. Нөгөө нэг нам дангаараа буюу үнэмлэхүү олонхоор засаглахын хар гай бүгд илэрж шít идэ бэрнэ шахагдж шít. Ямар ч хяналт байхгүй. Тэгээ нэг цөөхөн хүн ингээд сөрөгчнээс нь ордог. Тэдрийга тэгээд янз бүрийн аргаар одоо мэдхгүй те дарамтлалт юм уу эсвэл одоо яад юм мэдхгүй ингээд нэг тийм хүчтэй байлгадаггүй. Тэр бүхэл 42 гишүүн бүхий энэ парламентд гарцсан намыг хүртэл кармалах гэж оролдлоо шүү дээ сая өнгөрсөн хугацаанд те. Кармалж ийна гэдэг чинь дугаа олохыг л хүсэж шít. Жишээ нь юун дээр? Юу гэсэн үг лээ. Жишээ нь одоо нэгдүгээр кармалаа засагт оруулсан шүү дээ. Тэгээд засагт орсон гişүүд чинь нөгөө засгаа шүмжлэх ямар ч боломжгүй. Одоо мань митийн нөгөө алдаа гэж ярьдэн ш. Жагсаалтын алдаа болж орж ирснээрээ тэр чинь ингэж баг л хөөгдөгтэй тулж ийж тэ намда хариуцлага тооцно гэдэг асуудалтай тулж ийж бид нар чинь ингэж одоо бас нөгөө талдаа нөгөө тойроггүй учраас бас харьцангуй чөлөөтэй тэ энэ шудраг усны төлөө үгээ хэлж зоригтой байсны баг л одоо пропорционал тогтолцооны гэж хэлэх юм уу ач тус гарч штэ. Тэгээгүй байсан бол хинч төсвийг шүүмжлэхгүй байсан гэж төсөөлдөө. Тэгэл түүгээрээ тэгэл явна штэ хөрхөн. Засгаас бол хинч шүүмжлэхгүй штэ. Өөрснийхөө оруулж ирж байгаа төсвийг. Тэгээ засагт байхгүй хажуу талд нь байж байгаа хүмүүс л одоо тэг ингээд нүдэн аниал гүрийг бол шүүмжлээл зодтолтой олстой бүр тэр бүлийдүүлэлтийн хонглоор чи зүгээр бүтэн жил чирүүллээ штэ зүрээс бүр ингээл ялангуяа тэр төсөв хэлцэх үед чи намайг чи тэмбүүтэй болгоо гаргаад тавьчихсан штэ нэг гişүүнтэй хамтруулаад тэгээд ингээд ерөөсө хамгийн аюултай эмгэнэлтэй юм нь шүүмжлийг юу хүлээж аваад шүүмжил гэдэг чинь уг сигнал дохио байхгүй юу азны коли 15 гэдэг те яа баларлаа шүү хүмүүс шүүмжлээд эхэллээ шүү би л эсвэл бол баг те газ одоо яах вэ юугийн засах вэ юугийн янзлах юугийн сайжруулах вэ тэгэхгүй бол баг огцорх нь шүү гэж окей бодох хэрэгтэй байхгүй юу баг би оюун ерөнхий сайдад тэгж хэлсэн үгүй таач одоо те баг ингээд шүүмжлээд байгаад чинь баярлаад газ нэж үлгэж аваад 1000 түмэн хүмүүс байж тээ зөөлөх мөнгө эднэртэйгээ яриа за энийг засъя алдаагаа засъя ингээ гоё алдаагаа засаад явал танд өөрт чинь легаси чинь гоё үлдэх юм шүү гэд нэг удаа би нөгөө нэг уучлалт гуйлагдаг баатар болоод нөгөө цогтгөл бүлгийнхаа дарагтаа цуг орсон штэ хүчээр шахам тэгхтээ би бүр хэлсэн байхгүй та ингээд яад яагаад та ингээд тэгвэл таны баг нэр төрт чинь хэрэгтэй биш үү гэж хүртэл хэлж үзсэн штэ та ингээд гоё юмаа засаад ингээд жинхэнэ утгаараа реформ хийгээд яваач танд бүх хүчнийхэн байгууллага байн цагдаа тагнуул шүүх за шүүхэ бай те тэгээ
Тэгэл нэг хитэн хүнийг л яриад байгаа. Тэгээд тэд нар ч үнэхээр гимт тэр хийцэн бол барьж аваад одоо шорон татаагаа шонд өлгөөч гэж хүртэл би бүр хэлсэн шүү дээ. Аргаа бараад. Тэгэл ингээл болохгүй байгаа юмыг дандаа нэг хитэн хүнтэй ингээл холбож яриад эс бүгөөс нэг компанитай одоо сүүлдээ нэг компаниас болоод байгаа юм шиг болоод байгаа. Үгүй бүр нэрээ бас арайч гэдэг. Таныг ийм манипуляц хийж болохгүй. Таныг одоо зандан шитрийн ерхий сайдыг дэмжиж байна. Зандан шитрийн ерхий сайдын талд ажиллаад байна гэсэн зүйлүүд бас явж ирсэн. Тэгээд яг зандан шитэр гэдэг хүнийг та дэмжиж зандан шитэр гэдэг хүний талд ажиллаад байгаа. Чаггүй дээ. Одоо тэгэл дандаа л нэг өнцөг барихаар л тий тэр өнцөг нь хүнд ашигтай вэ? Тэр хүн талын хүн болгочод идэм шүү. Зандан шатар сайд чинь Монгол Ардын намын сайд шүү дээ. Тий. Уг нь тийм. Тий, уг нь тийм би personally гэдэг шиг хувьчилж болж танихгүй шүү дээ. Хуваараа бол танихгүй. За мэдээж намайг бол бас нэг муу юм жоох нэг юм хүн ороод ирж гээд мэдж байгаа бах. За би бол мэдээж энэ том улс төрчиг бол мэдж байгаа. Түүнээс бит хоёр бол ингээд нэг уулздаг ч юм уу те нэг юм танил нэг хуучны танилуд идэв шүү дээ. Тийм харилцаа юу ч аахгүй. А эсвэргээрээ би амар ажиллагаан спикертэй чи ирэх биш яг нэг танхимд ингээд те нэг жил сууж байгаа учраас танин хуваараа танин гэдэг шиг. Тэгээ надад зандан шатар ерхий сайдын талд орох ямар ч шаардлага байхгүй. Дэмжих шаардлага байхгүй. Танаа нам сая ингээд янз янзын юм яригдлаа л да яг энд эрх баригч нам чин дотроо зөрчилдөг ч юм хэцүү юм аа энэ улсын зовлон болчихгоо тий. Тэгсэн танаа намын өмнөх бүр ярилцлагынхаа эхэнд очих юм бол танаа намын шаардлагатай холбогдуулаад зарим хүмүүс зогт гэрэл дарга зандан шитэртэй ярьсан байсан. Тэгээ анханасаа ингээд засагт нь орохоор ярьсан байсан. 7 сайдын судал авахаар ярьсан байсан. Тэр гэдэл янз янзын зүйл яригдчихээн. Одоо нөгөө ордноор тий. Тэгээд ийм зүйл ер нь яригдсан юм. Хэрвээ та мэддэг бол одоо Гүү, ёстой би нэгдүгürt мэдэхгүй, хоёрдугаарт яригдсан эсхийг ч бас мэдэхгүй. Би бол хувьдаа бол засагт хамтрахын бүр 100% эсрэг байдаг хүн. Маш эсрэг байдаг. Яг бүр анх засаг байгуулагдаад нодлон 7 сард байгуулагдахад бол бас бид нар чинь бас туршлагагүй байлаа шүү дээ. Тэгэл ингээл 60 40 гээл манай бодлого, манай намын үзэл баримтлалын дагуух бодлого маань 40% хэрэгжээд л даалж болоод явахыг бодож анх дэмжсэн юм аа. Нэг нүгэлт. Гэхдээ санаж байгаа бол би бас яг түрүү өөрөө хэрэгэлсэн нэр томьёог бүр чуулганы эндэр дээр хэрэгэлсэн. За яг хөө ингээд дэмжээ хамтарсан засгийг. Гэхдээ парламент бол мэтгэлцээний талбар шүү. Тийм учраас тэ одоо шүүмжил сэтгэлгээр хандах болно шүү. Шүүмжил болно шүү гэж би бүр яг хэлж байсан юм бүр юутай юм шиг гэдэг шиг 7 сард баха баг. Тэгээд ямар юмных нь нөгөө манай намын үзэл баримтлал байх вэ? Юу ч байхгүй. Тэр бүхэл өөрснийхөө ч үзэл баримтлал дотор баг манай намын үзэл баримтлал оруулсан явж идэв шүү дээ. Энд чинь дэлхий өөрөө хүссэн ч юу болж ийн гэвэл цомхон төрлөө явж ийн гэдэг агуулгаараа ардын нам ч гэсэн уг нь бол тийм яриад байдаг мөртлөө огт хэрэгжүүлээгүй шүү дээ. Тэгэл өөрөө ирэхгүй тэр чинь нөгөө бодлогын шүүмжил өрнөд эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр би дахиад юуг ойлгосон бэ гэвэл за шүүмжлэл сэтгэлгээ болвол ер нь баг хөгжлийн түлхүүр локомотив гэж ярьдаг те хөдөлгөгч хүчин байна гэж би бодож байгаа байхгүй. Одоо ингээл та нар бод шүүмжлээгүй шүүмжлэл сэтгэлгээ байгаагүй бол яах вэ? Нөгөө данхар төсөвч яг тэр чигээр батлагдсан шүү дээ. Айгу амархан байгаас ингээд төсөөлөхөөр за тэгэнгүүт хор уршиг нь юу гэвэл нөгөө Монголын эдийн засаг бай будаа нөгөө нүүрсэн төд бодлого хидрүү орж ирээд юу болоод те ингээд бүр аргаа ороод багасгаж төсвөө тодтгол хийсэн шүү дээ санаж байгаа бол багасгаж тодтгол хийж байгаа. Ардчилсан намын даргад нэр дэвшсэн. Бүр өмнөх юм байж ойлаа. Ардчилсан намын даргад нэр дэвшлээ. 4 нэр дэвшсэн тийм ээ. 4 нэр дэвшээд нэг нь баг цаашаа яваг бахтай 4-5 өнөр дэвшээд нэг нь шаардлаганхаагүй тэгээ болсон тий шижирэг шүү. Тэгээ шаардлаганхаагүй болсон. Тэгээ би ярилцлагынхаа өмнө таныг одоо улс төрийн ариун туршлагатай гэхдээ залуу гишүүдийн тоонд ороод байгаа гэдгийг албаар хэлсэн. Та ардчилсан намд маш олон жил зүтгэсэн ийм хүн. Тэгээд энэ намыг одоо мэдээж анханаас нь ингээд эхлүүлээгүйч бараг л нэг дундаа орж амжааг багт л та баг тэр нам руу алхсан баг тийм ээ. Тэгэхээр нэг юм өөрчлөлт хийя гэсэн нэг юм ирмэлзэл танд байсан болоод
Арсен нам дарахад нэр дэвсэн баг. Нэг юм өөр юм олж хараад тийм ээ. Би энийг ингээд өөрчилж юм байна гэдэг ч юм уу. Ийм үд бисгүй бол үзэл санааг нэвтрүүлэе гэдэг ч юм уу те. Тэгэлгүй яг л тэгж бодсон. Дээрэс нь би чи нөгөө Open Democracy буюу те од гэдэг клубуд харьяалагддаг. Сүүлийн 5 жил энэ клуб дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ манай клубын концепт те одоо нэг тийм онцлог юу гэвэл 1990 онд болсон ардчилсан хувьсгалын үнэт зүйлийг үргэлж тээгч байна. Ардчилсан намын үзэл баримтлалыг бас одоо тээгч, түгээгч, хамгаалагч, хадгалагч байна гэсэн ийм өнцгтөө нэгсэндээ establishment гэж ярьдаг те одоо нөгөө альва юмны суур бүтц ингээ ганхах гад ирэх юм бол бид ингээ засна гэсэн нэг ийм гигэн одоо өнцөг бүхий юм клуб л дээ. Тэгэхээр харамсалтай нь яг нөгөө суур бүтц маань бас ингээд ганхах ийм эрсдэлд ордыг байнга ороод байна л да. Юуг би хэлж ийн гэвэл нөгөө манай Арслан намын үзэл баримтлалаас гажсан шийдвэрүүд гарах эрсдлүүд асрыг болцсон. Ямар нэгэн цензур байхгүй. За улсын хурал нэр дэвшигчд маань хүртэл те бараг бүр нөгөө ардын намыг зүүн талаар нь төрүүлж гүйцэх хүмүүс танад байна гэдэг байгаа шүү дээ. Бүр тэгтлээ зүүн талын одоо үзэл баримтлалыг баримталдаг болсон ч юм уу те. Тэгэхээр за хамгийн нэгдүгээр одоо үдийн ийм том төвшөнд улс төр хийж байгаа хүмүүс нь өөрснөө төөрч бодлаад нөгөө барих ёстой жанжин шугамаас хазаагаад ирсэн энэ үед нөгөө гишүүд маань юу бодож сууж байгаа юм болоо гэд гишүүдийнхаа тэр одоо үзэл баримтлалын бас одоо гажсан тэр одоо буруу ойлголтыг засмаар гоё нэгдүгээр. Тэгэхээр намаараа нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Бүр ингээд хаашаач хэлбэрлэлтгүйгээр нэгт тэрийг бол буцааж татах ёстой гэж би бодож байгаа. Сургалтууд хийх хэрэгтэй те. Тэгээд эн чинь ийм шүү дээ. Хэрвээ нам ялах юм бол ийм л зүйлийг хийнэ гэх маш тодорхой асуудал болгон дээр цаазын ял no. Тэгээ юу гэдэг юм те. Тим юм yes гэдэг. Одоо нөгөө баруун зүүн гэд маш хатуу ингээ хуваагдсан байдаг шүү дээ. Үзэл баримтлал. Тэгээ тэрийг буцаад сэргээж ингэх ёстой. Тэгээд жишээлбэл эндээ бол дөрмөндөө бүр оруулмаар санагдаж байгаа байхгүй нэг дид зүйл байгуулад намаас болон бүлгээс гарч байгаа шийдвэрүүд тэр цензурээр орж идэг шүүлтүүрээр. Тэр шүүлтүүрд өөрөө нөгөө ардсан намын үзэл баримтлал. Тэр шүүмжлэр ингэж ороод тэгээд давж ивэл цаашаа намын шийдвэр болоод явдаг. Давхгүй байвал sorry энийг зас гэд. Тэгэхгүй л ерөөсөн чи холин бантан болоод нэг нартай өдөр бид нэр бараг одоо арай л социализм байгуулна гэж ярьж байхыг үүсэхгүй юм шиг эрсдэлт хүмүүс бас байна. За дээрээс нь тэгээд одоо зөндөөл асуудал байл одоо цахим нам болмоор байна. Тэгэхгүй бол арай л хоцрогдож байна. Манай нам. За тийм мөнгнөөс хамааралтай зүйлийг бол бас болиулмаар байна. Намын гишүүдээ хүртэл ингээ угжаа сурцсан. Тэгээ энэ асуудлыг бүр үнэхээр маш хүчтэй гаргаж тавьж бүр гүрийж агаад энэс салах хэрэгтэй. Эхлэж байгаа хүнд байх байх л та. Тэгэхгүй бол ерөөсөө нөгөө итгэл үнэмшил гэдэг нь байхгүй болцсон. Тийм, одоо яг итгэл үнэмшил тэрэг. Одоо жишээлбэл ардчилсан нам чинь хэдэн 100 мянган гишүүнтэй лээ. 200 мянга л гэж 200 мянга гаруй байгаа тий. 200 мянга гаруй гишүүн. За энэ 200 мянга гаруй гишүүнд яг итгэл үнэмшлэр өөрийнхөө үзэл баримтлалаараа тийм ээ та нарын барууны үзэл баримтлалыг яг шүтэж бишрээд яг ингэж явах хэрэгтэй байна гэдэг итгэл үнэмшилтэй хүн хэд байгаа гэж та бодож байна. Одоо тэр л асуултын тэмдэг байна. Тэгэхээр бас маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Үнэхээр нөгөө гишүүд маань итгэл үнэмшил нь байгаа эсэх. Ер нь үзэл баримтлалаа мэдж байгаа эсэх. За дээр үеийн одоо манай ахмадууд бол мэдхийн дээр мэдж байгаа гэж би бодож байна. Магадгүй шинээр орсон залуучууд бол нэг ерөнхийд нь хүний эрх эрхчлөөний мэдрэмжтэй нам гээд ингээд ордог. Гэтэл асуудал болгон дээр баруун төвийн тэр үзэл баримтлалаар хандхад ийм юм аа гэдэг тэр ойлголтыг төрүүлж өгөх шаардлагатай л та. Түүнээс биш өнөөдөр би тэдэн мэдж байгаа, тэдэн мэдэхгүй гэхэд салга байна тийм. Тэнгуут энэ гişүүд зарим одоо ийм болж хувирах гэдэг шүү. Намыг одоо зарим нэг хүмүүс бизнесийнхаа шатыг ахиулах ч юм уу те эсвэл албан тушаалтай болох ч юм уу нэг ийм шат гэж хараад шүү дээ. Би намд эсэлчих юм бол тиймэрхүү хүмүүстэй танилцаад тэгэж ингэж явна гэдэг ийм өөрийнхөө дотоод ийм бодлоор илсээд дээ шүү дээ намд. Тэгэхээр энийг одоо засахын тулд ч юм уу засах юм уу яах юм те мэдэхгүй одоо ямар нэгэн байдлаар энийг өөрчлөхгүй бол одоо манай энэ улс төрийн намууд эхнээсээ ингээд
суурийг ингээ босгоод ирсэн хүмүүс ч одоо хөгшөрж ийн нэгдүгээртээ ингээд заагаа тавьж эхэлж штеп. Тэгэхээр цаашаага ингээд яг энэ үзэл баримталтай үнж байх юм уу те? Яг баруунаараа явах юм уу? Эсвэл яг таны хэлдгэр танаа намдтай зүүнний үзэлтэй үнж дотор нь явж байгаа. Ардын намд ч гэсэн дотор нь яг цэвэр барууны үзэлтэй юм явж байгаа. Тэгсэн мөртлөө тэрийг нэг юм өөртөө ашигтай байдлаар ашиглах гэдэг хүмүүс их болцсон байна. Яг үнэ наач одоо нөгөө альч нам төрийн алба горилгчдын институт болох гэдэг байна. Office seeker гэж бүр ярьдаг те. Ингээд албан тушаал ажил хайж явдаг хүмүүсийн. За энэний чинь бол яг ардын нам ингээд бүр ингээд сайхан тогтолцоог нь гоё өгсөн шүү дээ. Ингээд сайхан тогтолцооны хувьд угсраад хөгжүүлээд бүр энүүгээр амьдрах стийн бүлэг зүгээр амьдрахгүй туж авилга авна. Бүр байнга авилга аваастай шүү дээ жижиг дунд бүх шатанда. Тэгэд ийм яг ингээд болгочлоо л доо. Одоо танах харин тийм болчих үү. Одоо жишээлбэл за ингээд аливаа юм ээлж дараатай байдаг тийм ээ. Одоо ирээдүйг зөвгнөөдийнхэн чаашийн гэхдээ мэдээж магадгүй 28 онд арчилсан нам олох болоод төрийн эрхэнд гараад ингээд явдсан цагт нөгөө арчилсан нам чинь өнөөдөр ярьжсэн нөгөө Монгол ардын нам ингэж хийсэн гээ ярьжсэн чинь тэр үед арчилсан намыг ингэж ярих дээрээ тулчул яана. Яг уу нэг нөгөө ярихад харьцангуй арчилсан намын гişүүд чинь бас нэг жоохон нэг тийм жоохон анкиатай хүмүүс байд юм аа. Нэг нөгөө ярихад аль суманд очсон те нэг дэлгүүр эрхэлчихсэн байж байгаа жишээний нэг эмийн сан эрхэлчихсэн байж байгаа жишээний тэрнийг одоо нэг яг суур нь өөрөө жоохон тийм эдийн засгийн эрхчлөө хүсгчид тий угаасаа тэгжил бий болсон шүү дээ энэ ч ардын намын эсрэг бий болсон нам шүү дээ энэ юу хэлж ийнэ вэ эдийн засгийн эрхчлөөгөө идэлмээр байна эн чинь зөв юм а гэж бодож анх суурин тавигдсан гэдэг утгаараа харьцангуй бол арчсан намын гişүүдийг бол би нэг тийм арчаатай өөрснөө аваа явуучих хэмжээний гişүүд гэж боддог. Нэг гэхдээ бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Тэ бодлогыг чинь заавалжгүй хэрэгжүүлнэ. Тэгэхээр зохис тарьцаа байх ёстой. Зохис тарьцаа. Яг тэр бодлого хэрэгжүүлэгчид тэр одоо яам тэ мэдээж яамыг бол бодлоготнууд л авч явна. Мэргэжилтнүүд гэхээс илүү. Би бол ингээд нэг бодлогыг бол нэг тухайн салбарын мэргэжилтэн ингэж дараалах ёстой юм шиг ярьдагтай бол 100% санал нийлдэггүй. Тэр салбарын хүмүүс нь зөвлөгөөгөө өгөлдөө, тий? Тэр бодлогыг бол улс төрч гаргадаг байхгүй юу? Гэдэг утгаар энэ улс төрд явж байгаа хүмүүс бол бодлогын тэр албан тушаалууд дээр очих ёстой. Тэгжээс тэр бодлогоо хэрэгжүүлнэ. Агентлаг, тий? Зохис тарьцааг бол байрах ёстой болохоос 100% тий ингээд нөгөө төрийн алба горлогчид давхиж орж ирээл ерөөсө самраал ингэн гэж бол байж болохгүй. За, окей. Эндээ ер нь анхаарч байгаарай. Гэж хэлж байгаа шүү. Хоёулаа энэ чинь бас нэг нөгөө ярихад нам дотор би ярьд юм уу. Төрийн алба горлогчдын нэг юм юу болчиход байна шүү дээ. Байгууллага. Ер нь яг бүх нам л тийм болчиход байна. Яг энэ ганц одоо танаа дээр ч юм уу эсвэл ардын нам дээр ч юм уу биш зовлон биш. Бүх нам л тийм болчиход байна. Та улсын хурлын гишүүн болсноос хойш жил гаруй болчлоо. Ямар хуулийн төсөл төр ажиллаж байна? Ямар ажлын хэсэгт ер нь багтж ажиллаж байна? Ажлын хэсэг бол одоо их олон ажлын хэсэгт байгаа. За жагсаал цуглааны тухай хуулийн ажлын хэсэг ахлагчаар ажиллаж исэн. За ашигт малтмлын тухай хуулийн ажлын хэсэгт байна. Төрийн өмчт компаниудтай холбоотой төрийн өмчт компани нийтийн өмч энэтэй холбоотой хуулийн эрх зүйг сайжруулах ажлын хэсэг дээр байна. Ажлын хэсэг үйл ер нь баггүй байна уу? Хүний эрхтэй холбоотой хөтөлбөрийн хүний эрхийн үндэсний хөтөлбөр номер 2 лөө тэрний бас ажлын хэсэгт байна гэдэг. Ажлын хэсэгт зөндөө байна уу? Ажлын хэсэгт юугаас модохгүй л байгаа юм шүү. Тийм зөндөө байгаад байгаа. Тэгээд яг хуультай бол хуулийн төсөл гэх юм бол за нөгөө 100,000 иргэдийн санаачлагыг тий бас ажил хэрэг болгох зорилгоор нөгөө хувь хүний орлогын албан татварыг 1% болгоно гэсэн энэ хуулийн төслийг санаачлаад бичсэн. Бас гар үсэг зурулж байгаа 34 хүн гар үсэг зурцсан байгаа одоогийн байдлаар одоо бүр өргөн барихад бэлэн болцсон бүх юм нь юу хүлээж ийн гэвэл одоо нөгөө татварын тухай багцуулыг өргөн барих гэдэг тий тэрний өмнөхөн цаг хугацааны хувьд тэрний өмнөхөн өргөн барьж байж тэр асуудал чинь тий яг нөгөө татвар гэдэг асуудлын тэр хүрээндээ хамрагдаж цаашаага орох нь тий цаашаага орно гэдэг түүнээс биш өргөн барихад бэлэн болцсон байгаа. За хоёр дахь миний хамгийн их ач холбогдол өгч санаа зовж байгаа хууль бол
одоо нөгөө сонгогчдын саналыг худалдан авахтай тэмцэх тухай хууль гэдэг. Нэрийг бүр тэгээд өгсөн байгаа. Хуулийн төслийг бас бичсэн. Маш их судалгаа хийсэн. Маш олон орны энэ чиглэлээр хууль эрх зүйг бол харьцуулж судалсан байгаа. Хуулийн төсөл бол бэлэн болцсон байгаа. Гэхдээ энэ бол маш их хэрэгтэй асуудал. Нөгөө хулгайг илрүүлэхдээ агаар нэг юм бэлээ. Юу бэлэн мөнгө тараах нэг хэрэг тий. Тэрнээс чинь бас жоохон ингээд нэг өөр төрлийн аргуудыг маш их сэдээд олоод хэрэгжүүлээд идэм байх. Залнууд. Угаасаа юм тэгэл цаашаа улам нарийсан шүү дээ. Улам нарийсаад яг үнэ. Тэр нарийсан болгоны чинь нэгдүгээрт өөрснөө бас олж тогтоож штэ. Очоо судалгаа хийж, сонгогчтой уулзж, намынхантайгаа уулзж. За одоо яг яаж та нарыг ингээл хэр чи төмөн жор юм гарч иж байгаа юм чинь. Хүний санаанд оромгүй аргаар татж штэ. Энэ бүх аргууд бол ерөөсөө сонгодог санал худалдаа авах ажиллагаа гэж үздэг олон улс. Тэгээ энэ бүх тэр арга зайлуудыг олж тогтоож тэр хуулиндаа тусгаж байна. Дээрээс нь яаж илрүүлэх үү гэдэг. Ч бас амаргүй байгаа байхгүй юу? Энд чинь өөрснөө хамрагдаад ингээд иргэд яваад ахаар чинь бас тэр болгоо илэрхэд хэцүү. За илэрж гэмээр яаж хариуцлага тооцох вэ? Сонгуулийн ерхий орны ажил хийх юм шиг. Айгүй их ажил юм билээ. Тэгээ энэний хуулийн төсөл бас бэлэн болцсон. Тэгэд одоо нөгөө энэ рүү орох одоо бас зав байхгүй. Их хурлын гишүүн гэдэг чинь нэг талаасаа хууль өргөн барьж батлуулах, нөгөө талаасаа хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Үндсэн хоёр чиг үүрэг. Хэрэгжилтэд хяналт тавих гэдэг үүргийг одоо иргэд нэг сайн төдийлөө ойлгох юм шиг. Тэг ингээд хуулиа хийгээч гэдэг байгаа байхгүй. Үгүй энэ хууль Монгол хууль шиг их юм алга. Харамсалтай нь тэр бүх хуулийг хэрэгжүүлдэг болов. Хэрэгжүүлэлт байхгүй. Эсвэл бүр ингээд бүр зөрчиж штэ. Улс төрчид өөрснөө хуулиа зөрчөөд яваад ахаар бидний үүрэг байгаад байгаа байхгүй. Бүр арга байхгүй. Хуулинд заасан үүрэг. Тэгэхээр ингээ хулгайтай тэмцэх гэдэг нэг том үүрэг байна. Тэр одоо найдлан бол бас бишгүүл энэ төсвийн хулгайтай тэмцлээ. Тэгээ тэр бол бас би бол том үүрэг гэж боддог. Тэгээ энэ жил бол эффект нь гарч штэ. Эффект нь гараад бүх гишүүд одоо засаг нь унсан гишүүд өс авах гээд байгаа мó мэдэхгүй маш их шүүмжилж байна. Би тэрийг алга ташаа сууж байна. Тэ халдварлаж штт. Бусад гишүүд ч гэсэн ер нь энэ аяйгуу чухал юм байна гэдгийг ойлгоод энэ жил одоо төсөв ярихгүй гишүү алга байна. Тэгэхээр ингээ бүх гишүүд төсөв яриаж хүмжилж хахад миний нэг юу баг хэрэг байхгүй шахан байгаад байгаа байхгүй та. Түүгээр аяйгуу хөөх ингээд шүүмжлээ тэ ингээ өсмөс авах гээд идэм юм яадгийг ингээд хоорондоо алцаад ингээ шүүмжлээд тахт чинь би бол алгаа ташаа сууж штт. Танигтчаасаа гэл. За хоёулаа нэг цаг гараар ярьчлаа. Одоо дахиад ганц хоёр ярих асуудал байгаа ч гэсэн одоо энэ дэврээ дуусгах гэдэг аль цаг хугацаанд байхгүй бол бас болохгүй. Яриа суугаад байвал яриа суугаад. Өнөөдөр энэ оройн цагаар ч гэсэн зав гаргаад ирсэн танд баярлалаа. Тэгээ анхны би ингээд season 2 гэж хийж байгаа. Нэвтрүүлгээ. Өмнө нь 2 хүнтэй ярилцдаг. Ингээд нэг асуудал дээр 2 хүн суулгаж чад мэтгэлзүүлдэг байсан. Season 2-оо болохоор face to face гээд шууд нэг эсрэг нэг ярилцлага хийдэг болж байгаа. Гэхдээ тэгэж ярилцлага хийхдээ зочин руугаа бас хит их дайраад ч юм уу те ингээд янз янзын ховж яриад ч юм уу ингийг хүссэнгүү. Одоо нэг хандлтын төлөө байгаа асуудлаа ярилцъя. Эрүүл төвшөнд ярилцъя. Ингэх нь хамгийн чухал. Тэгэхээр энд ирээд надтай ярилцсан танд баярлалаа. За маш баярлалаа. Уг season 1 чинь сонирхолтой юм биш үү? Яг ингээд те зарчмын байр суурьд өөр хүмүүс ингээд мэтгэлцүүл баялах байсан. Тийм тэгээд ямар ч сан 15 дугаар хийгээд зогссон. Тэгээд хүмүүс чинь юм билээ. Нэг юм асуудал дээр хэрэлдэж байгаа ч юм уу мэтгэлж байгаа хоёр хүнийг авчираад ингээд аль руу залгаа за ийм асуудал чи юм байна. Нэгэнт та нар ингээд сошиалор ингээд маргалдаад байгаа бол би сайхан институтад авчираад ингээд гурлаа ингээд ярилцъя гэдэг. Тэгэхээр тэр очиход би очихгүй гэдэг ингээд ямар сони ингээд идэх юм бэлээ. Тэгээд зарим нэг нь ирэх нэрээд ирэх хүн ирдэггүй ч юм уу тиймэрхүүл байдаг юм бэлээ. Тэгэхээр асуудал нь бас тэндээ байд юм бэлээ гэсэн. За баярлалаа. Ямар тач өнөөдөр бас урьж энэ подкаст нэвтрүүлэг тэ оролцуулж сайхан ярилцсанд маш их баярлалаа. Намайг урьсанд. За